За бүгдэнд нь нарийн мэнд хүргье. За өнөөдрийнхөө хичээлийг эхлэе да. За бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг бүртэл бие хэвтэн юм. Өглөө түргөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг бүртэл бие хэвтэн юм. Өглөө түргөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг бүртэл бие хэвтэн юм. Өглөө түргөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лого төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шатхан лого хагцолтгоо. Хамаг амтан зовлон уга амгалан лого хязэдүүл хагцолтгоо. Хамаг амтан хол ордорон шонох орол хоёроос алсан сэтгэл төгөж шорчихлоо. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лого төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон уга зовлон шатхан лого хагцолтгоо. Хамаг амтан зовлон уга амгалан лого хязэдүүл хагцолтгоо. Хамаг амтан хол ордорон шонох орол хоёроос алсан сэтгэл төгөж шорчихлоо. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лого төгөлдөр болтгоо. Хамаг амтан зовлон уга зовлон шатхан лого хагцолтгоо. Хамаг амтан зовлон уга амгалан лого хязэдүүл хагцолтгоо. Хамаг амтан хол ордорон шонох орол хоёроос алсан сэтгэл төгөж шорчихлоо. За тэгээд өнөөдөр үлийн үрийн тайлбар гарах юм те. Өнөөдөр болохоор хоёр дахь гэдэг нь одоо сайн амгалан бүгдийн үндэс сэтгэл итгэмжсэн сүсэг үүсгэх гэж гэдэг. Одоо сайн амгалан бүгдийн үндэс гэдэг нь одоо үлийн өрөөг бол одоо сайн амгалан бүгдийн үндэс гэдэг байна тийм үү? За тэр үлийн өрт сэтгэл итгэмжсэн буюу тэр үлийн өрт одоо сэтгэл итгэсэн тийм итгэмжлэлийг хэрхэн төрүүлэх. За түүгээр одоо сүсэг хэрхэн төрүүлэх гэж тийм үү? За ийм одоо сэдв гэх юм байх нь тийм үү? За энийг одоо 3 хэсэгт хувааж номлоно гэж. За үлийн үүрэг ерөнхийд нь санах гэж тийм үү? За ерөнхийд нь үлийн үүрэг гэж юу байгаа гэдгийг нэг санах. За тодорхойлон санах гэдэг нь одоо тэр дотор нь ингээд ангилан задлж одоо бодох. За санаад орох буцахыг үлдэх. За тэгээд ингээд ерөнхийд нь нэг үзээд дотор нь задлж үзсэн бол тэгээд одоо нэгсэндээ үлийн үрд одоо орох буцахыг үлдэх гэж. Орох гэдэг нь одоо үлийн үрд одоо зөв сайн үйлүүдийг нь өөртөө одоо анхааран авах. За буруу үйлүүдийг нь одоо үйлүүдийг өөрөөсөө буцаах. За энэ одоо гарын авлагыг хэрхэн хийх вэ гэдэг. За 3 хэсэгт хувааж номлох нэ гэж үлийн үрийг. За анхлан үлийн үрийг ерөнхийд нь санахад гэж. За үлийн үрийг ерөнхийд нь санахыг одоо 2 хэсэгт хувааж номлох нь л дээ тийм үү? За эхний хэсэг нь бол ерөнхийлөн бодиттой санах гэсэн. Тус нь ялган санах гэж тийм үү? За ерөнхийлөн санах дотор ерөнхийлж нэг бодох. За тэгээд тус нь ялган ерөнхийг нь одоо тусад нь ерөнхийд юм бодох гэж байна гэж. За үлийн үрийг ерөнхийлөн санах гэдэг дотор за 4 хэсэг байна гэж. За хамгийн эхнийх нь бол одоо үйл магадтайхан ёс гэж тийм үү? За хоёр дахь нь үйл аривжих нь их гэж. За гуравт нь үйлдээгүй эс учрах. За дөрөвт нь бол үйлдсэн үл шамжигдах болоо гэж. За ингээд ийм 4 хэсэгт хувааж энэ 4 бол одоо үлийн үрийг ерөнхий
одоо юу нахна шүү дээ тийм ээ. Одоо үл өөрө хууль гэдэг бол тийм ээ нэг өсөнд энэ дөрвөн одоо хуулийн дотор багтахна гэж тийм ээ. Үл магадтай гэж. Үл одоо боловсрох нь бол зайлшгүй гэсэн утгатай тийм ээ. За үл аривжин гэж. Бидний сугараас нь үл хилэнцэн үл буйны үл ч ямар ч үл бай өөр аривждгаа гэж. За үлдэг үлтэйгээс уучрах гэж. За хүн бол одоо өөрийн хийгээгүй үлээ үүлийнх өөрийг амсахгүй гэж тийм ээ. За дөрөвт нь бол одоо үйлцэн үл шамжигдахгүй гэж тийм ээ. За үйлцэн үл ч одоо зүгээр байж байгаад ингээд одоо усуул ингээд зүгээр хийж байгаад одоо нар салхинд ингээ гандаад ширгээд алга болчихдог шиг үлийн ор ингээ зүгээр байж байгаад ингээд одоо ингээ шамшигдаж алга болдог тийм зүйл ерөөсөө биш ээ гэж тийм ээ. За анхан үл магадтай ёс. За үл магадтай ёс гэдэг нь одоо үл бол одоо за магадтай гэдэг нь одоо зайлшгүй гэсэн үг шүү дээ. Магадтай гэдэг бол зайлшгүй. Тэгэхээр үл бол зайлшгүй боловсрд юм аа гэж тийм. За энэ нь одоо юу гэсэн утгатай юм бэ гэхээр эгэл төрөлхтөн болон хотогт аль нь ч бай гэж. За ер нь бол одоо бид нар шиг одоо эгэл төрөлхтөн ч бай. За хотогт буюу одоо орчлонгоос энэ ертөнцөөс хитээцсэн тэр хотогт төрөлхтч аль нь ч бай гэж. Тийм адаглаад там төрсөн амтнд сэрүүн салхи сэвэлдсэн. За тэгээд бүр одоо адагтан толгож хэлэх юм бол одоо тамын ертөнцөд төрсөн байгаа тийм амтнд сэрүүн салхи сэвэлдсэн шүтээд таашаалын байдалтай амгалан мэдрэмж төрснөөс дээш бүгд нь өөр тораас нь буйны үлээс гарахаас нүглийн үлээс амгалан гарах нь боломжгүй гэж тийм ээ. Тэгэхээр ингээд эгэл төрөлхтөнч одоо орчлон ертөнцөөс хитээдсэн тэр хотогт тийм хотгийг олсон дээдсүүдч бай. За тэгээ тамын төрөл төрсөн, адуусны төрөл төрсөн, бэрдийн төрөл төрсөн, ер нь тэгэл 6 жилийн амтны хаанч төрсөн тийм ээ. Нөгөө чөхөн жижиг одоо салхи үлээгээд тэр салхинаас үүдээд өөрийн одоо биед нэг өчөөхөн жижиг нэг тийм таатай мэдрэмж төрөх энэ хүртэл үлийн үр байд юм а гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр биднээсийн одоо бие сэтгэл төрж байгаа ямар нэгэн амар амгалан за ямар нэгэн зовлон энэ бүхэн бол амар амгалан нь буйны урд хураас нь буйны үлээс гарч ирж байгаа. За тэр зовлон бэрхшээл нь бол урд хураас нь нүглийн үлээс гард юм а гэж. Тийм болохоор буйны үлээс буйны үр дүнд одоо зовлон гарах. За нүглийн үр дүнд амар амгалан гарна гэдэг бол боломжгүй маа гэж тийм. За түүний дээр адаглал архтын үндсэн төрснөөс доош хүннэсэн байдалтай зовлон мэдрэмж бүгд нь өөр тураас нүглийн үлээс гарахаас буйны үлээс зовлон гарах нь боломжгүй эрдэнэ ирэхээс гэж. За архтын утгыг олсон гэдэг нь одоо ингээд одоо төөсгөгөрсөн бурхан утгыг олоогүй. Гэхдээ гэгэрлийн утгыг олсон тийм архтууд байдгаа гэж. За тэдгээрийн үндсэнд төрж байгаа. Тэдгээрийн сэтгэлд бийд төрж байгаа ямар нэгэн одоо энэлсэн байдалтай боёо. Одоо энэлж зовсон тийм мэдрэмж. Энэ бүгд нь ч гэсэн урд тураас нь нүглийн үлээс гарахаас буйны үлээс ийм одоо зовлон гарна гэж байхгүй гэж. За тэрийг одоо эрдэнэ ирэхээс нүгэл хилэнцээс зовлон бүгд төрчлөн бүхэл муу заяа. За буйнаас сайн заяа бүгд тэр төрөл бүгдэд амгалан нугууд хэмээжээ гэж. За эрдэнэ ирэх гээд хотогт нагарж өнөө зохиосон ном баа. Тэрэн дотор юу гэж айлцсан байна вэ гэхээр нүгэл хилэнцээс зовлон бүгд гард юм а гэж. Бидний одоо бие сэтгэлийн зовлон бүгд нүгэл хилэнцээс гарч байна гэж. За тэрчлэн бүхэл муу заяа гэж. За тэгээд одоо хойд төрлийн одоо там барь дадгуус төргөт муу заяаны төрлүүд бүхэн бидний одоо биеийн сэтгэл гурваар хийсэн муу уулын үр дүнд бий болж байна гэж. За буйнаас сайн заяа бүгд. За буян хийснээр одоо сайн төрөл буюу тэнгэр хүний сайн төрлийг авна гэдэг бол буйны үрээр одоо олддог төрөл байх нэ гэж. За энэ төрөл бүхэнд бий болж байгаа бүхэл одоо амар амгалан бүгд буйнаас бий болж байгаа маа гэж тийм. За адуусны тамийн за бэрдийн төрөл төрсөн ч тэр төрлүүдэд бий болж байгаа өчөөхөн жижиг амар амгалан ч гэсэн буйнаас бий болж байдгаа гэж хэлж байна шүү дээ тийм. Тэгэж айлцсан.
За тийм учраас зовлон жаргалууд нь шалтгаангүй болон тийм учраас зовлон жаргал гэдэг бол урд хураасан ямар нэгэн одоо буян нүглийн үр дүнд бий болж байгаа учраас зовлон жаргал гэдэг бол шалтгаангүй үүсдэг зүйл биш юм а гэж тийм үү. Эсвэл одоо эрхэм буюу анхдагч чанар. За ингээд одоо ертөнцийн эзэн хүлээн зөвшөөрдөг тийм шашнуудад одоо анхдагч чанар гэж байдаг а гэж тийм үү. За ертөнцийн эзний хүлээн зөвшөөрдөг олон янзын шашнуудын үзэл санаанууд бас жоохон өөр байдаг байна л дээ. За эртний энэтхийн одоо самкя гэдэг одоо шашны урсгал бол юмсын одоо эрхэм чанар гэж байдаг а гэж тийм. Ерөнхий эрхэм. За ерөнхий эрхэм гэж нэг нэр томьёо өгöd байгаа юм л тийм үү. Ерөнхий эрхэм. Эсвэл анхдагч чанар гэдэг ч юм уу тийм. За тийм нэг нэр томьёо өгöd энэ бол одоо бүх ертөнцийг бүтээсэн юм а гэж хэлдэг тийм. Тэгэхээр биднээсийн одоо зовлон жаргал бүхэн ч гэсэн энэ ерөнхий эрхэм гэдэг анхдагч чанар гэдэг энэ зүйлээс бий болдгоо гэж. За тэгэж бас нэг одоо тэр шашнууд үздэг байна. За одоо Махашивара тэргүүтээ за одоо хиндигийн шашин энтерт бол одоо Махашивара гэдэг тийм том тэнгэр байдаг байна л да. За тэр тэнгэр бол одоо ингээд ертөнцийг бүтээсэн биднээсийг одоо бүтээсэн бид бүхний одоо зовлон жаргал гэдэг бол тэр одоо ертөнцийг бүтээсэн тэр тэнгэрийн нэгсэндээ өөрийн хүсэл зорилгоор болж байгаа. За тийм зүйлээ гэж. За энэ шашнууд тэгж үздэг байна гэж. За эртний энэтхэгт одоо Жампимба гэдэг нэг шашин байсан байна тийм. За тэр шашин бол зовлон жаргал гэдэг бол шалтгаан байхгүй гэж тийм. Энэ орчлон ертөнц бүтнэ гэдэг бол шалтгаан байхгүй гэж. Юмс одоо зүгээр шалтгаангүй зүгээр л оргүй хоосноос үүсээд оргүй хоосон руу буцаад алга болдог гэж. За тэгж үздэг нэг шашин байна тийм. За гэх мэт ийм шашнуудад бол ингээд нэг бол оргүй хоосноос бүтдэг, нэг бол ингээд ямар нэгэн одоо эзэн гэдэг зүйлээс одоо энэ бидний зовлон жаргал тэр байтугай бид нар өөрсдөө тэр байтугай энэ орчлон ертөнц үүсдэг гэж. За тэргүүтээ үл зохиолдох шалтгаанаас гарсан ч бус. За тэгэхээр эдгээрийн хэлдэг шиг тийм буян нүгэл гэдэг бол үл зохиолдох шалтгаанаас гарахгүй маа гэж тийм. Үл зохиолдно гэдэг нь одоо зовлон гэдэг бол шалтгаангүй гарна гэж байхгүй л гэж юм л тийм. Шалтгаангүй зовлон гарна гэдэг бол үл зохиолдох зүйлээс зовлон бий болж ийн гэсэн үг. Тэгээ оргүй хоосноос. Тэр оргүй хоосноос зовлон гарна гэдэг бол ямар ч боломжгүй маа гэж. Энэ бол одоо хоорондоо хязгаарч зохиолдохгүй зүйл юм аа гэж. За ямар нэгэн мөнхийн эзэн өөрчлөгдөшгүй, ховрошгүй мөнх чанартай гэж тийм. За бүхний бүтээгч. За тийм нэг эзнээс одоо бас зовлон жаргал үүснэ гэдэг бол үл зохиолдох шалтгаанаас нэг өсөндөө үр тэр шалтгаан буюу үр дүн хоёр маань хоорондоо хязгаарч зохиолдохгүй зүйл болчиход байна гэж. За тэгж хэлж байна шүү дээ тийм. Яагаад тэгэхээр үр дүн нь бол ингээд зовлон жаргал гэдэг бол ингээд маш хувирамтай тийм. Зовлон жаргал гэдэг бол ингээд өөрчлөгдөн хөвсдөг. Би одоо ингээд одоо жаргалтай байлаа гэхэд хоромхон зургийн дараа зовлонтой болчихлоо тийм. Одоо би зовлонтой байлаа гэхэд хоромхон зургийн дараа жаргалтай байж болно гэж. Тэгэхээр энэ жаргал зовлон гэдэг бол өөрөө маш хувирамтай юм зүйл юм а гэж. Хувирамтай юм зүйл одоо ховрошгүй тийм мөнхийн эзэн гэдэг чанараас хязгаарч бий болохгүй маа гэж тийм. Тэгэхээр шалтгаан үр хоёр хоорондоо зохиолдох ёстой гэж тийм. Зохиолдох ёстой. Үр дүн хувирамтай мөртлөө шалтгаан нь ховрошгүй байх юм бол энэ хоёр бол одоо хязгаарч нэгнтэйгээ зохиолдохгүй байх юм шүү дээ. Одоо гал бол юунаас бий болдог гэхээр гал бол одоо халуун чанартай зүйлээс одоо гал бий болно гэхээс биш. Өөр одоо услаг халуун биш тийм ээ. Тийм халуун чанартай бус хөдөн чанартай тийм зүйлээс одоо гал бий болохгүй маа гэж тийм. За ус гэдэг бол одоо чиглэг чанартай зүйлээс ус гарч ирнэ гэхээс биш. Чиглэг чанаргүй тийм зүйлээс ус гарна гэж байхгүй шүү дээ гэж. Тэгэхээр
Хэрвээ одоо хувиршгүй мөнхийн зүйлээс зовлон жаргал гэх мэт хувирамтгай зүйлүүд гараад ирэх юм бол тэгвэл одоо чиглэг биш зүйлээс чиглэг юм гарч ирэх. Одоо төмөрнөөс мод ургах тийм ээ. Уснаас гал асах. За ийм зүйлүүд хүртэл байж болох юм а гэж. За тэгэж бол Бурхны шинд үзээд байх юм. Яагаад тэгэхээр эн чинь шалтгаан өрн зохиолдохгүй байхад нэг нэгнээ бий болгоод байгаа бол тэгвэл одоо уснаас ягаад гал гарч болохгүй юм гэж тийм ээ. Галнаас ягаад ус урсч болохгүй юм гэж. Яагаад тэгэхээр гал ус хоёр чинь хоорондоо зохиолдохгүй зүйл. Нэг нэгнийхээ бараг мөхөөдөг хоёр зүйл шүү дээ тийм ээ. Дахид ч одоо хуримтгай хувиршгүй гэдэг хоёр зүйл бол эзэж хоорондоо нэг нэгнийг бүтээх боломжгүй байна гэж. Тэр үл зохиолдох шалтгаанаас гарсан гэдэг бол энэ өөрөө боломжгүй зүйл юм а гэж. Тийм болохоор зовлон жаргал гэдэг бол үл зохиолдох шалтгаанаас гарч ирэхгүй гэж. За тиймээс буян нүглийн ерөнхий үйлээс ерөнхий зовлон жаргал болно. Тэгэхээр буян нүглийн ерөнхий төлбөөс одоо ерөнхий зовлон жаргал болно. Зовлон жаргалын элдв онцлогуд нь. Тэгэхээр олон янзын жижиг сажиг зовлон жаргалууд бол элдв онцлогтой гэж. Тийм олон янзын тэм зовлон жижиг сажиг зовлон жаргалууд гэсэн хоёр үеийн элдв онцлогоос олон янзын тэм жижиг одоо буян нүглийн үйлээс өчөөхөн холилдуулгүй тус тустай гарах магадтай буюу гэж. За тэгэхээр буян нүглийн ерөнхий үйлээс ерөнхий зовлон жаргал гэдэг бол ерөнхийдөө бид нар ингээд за одоо нэг улс орны тийм ээ нэг улс орны зовлон жаргал гэдэг бол тухайн улс оронд амьдарч байгаа нийт амьтдын өөрсдийн хийсэн тэр буян нүглийн үр дүн байт юм а гэж тийм ээ. Тэгэхээр ингээд ерөнхий зовлон жаргал гэдэг бол ингээд нийтийн тийм зовлон жаргал бол нийтийн буян нүглийн үр дүнд гардаг гэж тийм. За тэр нийт дотор байгаа одоо хэсэг бусаг нэг ширхэг хүмүүсийн зовлон жаргал бол өөрсдийн тус тусын хийсэн буян нүглийн үйлээс холилдуулгүй гарна гэж тийм. Тийм болохоор миний өөрийн хувийн одоо зовлон жаргалын үр дүн нийтийн зовлон жаргалын үр дүн болж боловсрохгүй байна гэж тийм. Тэгэхээр энэ хоёр бол одоо ингээд нийтийн зовлон жаргал гэдэг бол нийтийн үйлээс гарна. Хувь хүний одоо тусгай тэр нийтийн бус тийм ээ нийт дотор байгаа чухал жижиг хувь нэгэн бодгалын одоо зовлон жаргал бол бас одоо тэр өөрийнх нь хийсэн одоо нүгэл буйны үйлээс холилдуулгүй ингээд тус тустай гарах нь магадтай бөгөөд. За хуурамгүй үлийн үрд ухаарлыг олох нь бурхан түн бүгдийн үнэн үзэл гэж цагаан ном бүгдийн сурд шаасаасан гэдэг. Тийм болохоор одоо үлийн үр гэдэг бол ингээд эзэч одоо юу хэмдэ үр дүнгээ одоо үр дүнгээс хязгаарч одоо төөрөхгүй гэж тийм. Үлийн үр бол одоо өөрийнхөө үр дүнг өгөх нь бол зайлшгүй маа гэж. За энийг бол одоо бурхан түн бүгдийн үнэн үзэл гэж. За бурханы шашиндны одоо үнэн үзэл гэж үздэг юм а гэж тийм. За тэгэхээр бурханы номонд бол одоо ертөнцийн үнэн үзэл, ертөнцөөс хэтээдсэн үнэн үзэл гэж хоёр үзэл байдаг байна л. За ертөнцийн үнэн үзэл нь бол үлийн үрийн үзэл байна тийм. Чи яг ямар үлийн яг тэр үлийнхээ үрийг тэрнтэйгээ ижил одоо үр дүн амснаа гэж. За энэ бол угаасаа зүгээр хин нэгэн зохиоцсон зүйл шин өөрөө байгаль ихээс үл энэ орчлон ертөнцид үйлчлдэг юм л одоо хууль юм а гэж. Тэр энэ бол одоо ертөнцид байдаг үнэн үзэл гэж тийм. За цагаан ном бүгдийн суурь гэж. За цагаан ном гэдэг нь хүний сэтгэлд одоо бид бүгдийн сэтгэлд бий болох одоо цагаан ном бүгдийн суурь нь бол энэ үлийн үрийн үзэл болд юм а. Тэгэхээр үлийн үрийн үзлийг зөв ойлгохгүй үлийн үрийн үзэл төөрөлдөх юм бол хүн бол одоо цагаан номын буюу өөрийн сэтгэл үндэсэнд одоо дээдийн ном төрөх суурь нь бол ингээд одоо эвдэрч эхэлдэг гэж. Тэгэхээр за эхний одоо үлийн үрийн дөрвөн том одоо ерөнхий хуулийн хамгийн ихнийх нь үйл магадтай буюу үйл одоо боловсрохын зайлшгүй гэдгийг за ийм одоо утгаар гаргаж яхах нь л тийм. За ингэж тайлбарж гаргаж байна тийм богино зохион гэдэг.
За хоёрт нь үйл аривжих нь их гэж. За ер нь бол үйл бол аривжд юм а гэж хэлж байна тийм ээ. За үйл аривждаг нь за багахан буйны үйлээс чинь нэн их амар амгалан ур гарах бөгөөд за жижигхэн одоо буян хийцэн ч гэсэн түүнээс маш их одоо амгалан ур гарах тийм зүйл байдгаа гэж. За багахан нүглийн үйлээс чинь нэн том зовлонгийн ур гардаг тул гэж. Тэгэхээр хийсэн жижигхэн багахан нүглийн нүглээс ч гэсэн асар том зовлонгийн ур гардаг юм а гэж. За тийм учраас дотоод шалтгаан үрийн аривжилттай ижлэн гадаад шалтгаан нөхцөлд үгүй гэж. За тэрэгч цомрлогоос гэж тийм ээ. За багахан хилэнц үйлдсэн түүгэрч чанад ертөнцид их аюул сүрэл хөнөөл их үлддэг нь дотор орсон хор мэт юм а гэж. За бид нэр одоо жишээ нь багахан хилэнц үйлдсэн ч гэсэн тэр үйл хилэнц бол одоо аривжин явсаар хагаад чанад ертөнцид буюу хойд ойдын төрөлд асар их одоо аюул сүрэл хөнөөл биднэрт дагуулж авчрах тийм аюул байна гэж. Тэгэхээр бид нар одоо жижигхэн хилэнц хийсэн ч гэсэн тэр бол биднээс дотор орсон одоо хор мэт юм а гэж. За хор бол одоо өчигөн жаахан юм байдаг гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо бид нар ингээд янз янзын одоо хор уулаа гэхэд одоо хоолнд хордлоо гэхэд тийм шүү дээ тийм ээ. Аяны амсар дээр байгаа нэг жижигхэн нэг зүйлээс бол хордлого авчна гэж тийм. Хүний амийг хөнөөх тийм хор гэдэг бол нэг өчигөн жаахан зүйл. Ганц грамч хүрэхгүй тийм. Тийм жижигхэн хорноос болоод хүн амнасаа ч алдах асар хүнд зовлон амсдаг гэдэг шиг өчигөн жижиг хилэнц хийснээс болоод тэр хилэнц ингээд өсөн үрчсээр хагаад өөрийн дотор орсон өчигөн жижиг хор мэт одоо асар их аюулыг өөрт авчрах тийм боломжтой гэж. За энэ юу вэ гэхээр үйл аривждгийн одоо шалтгаан юм а гэж тийм. Үйл аривждгийн одоо шинж юм а гэж. За багахан буян үйлдсэн түүгэрч чанад ертөнцид их амгалан татагдаж их хэрэгүүд ч мөн үлдэгддэг нь өрүүд хотолтгоос боловсрсон мэтгмэжээ гэж. За тэгэхээр жижигхэн одоо буян хэлсэн ч гэсэн тэр буян аривжсаар хагаад чанад ертөнцид их амгалан татагдаж тэр одоо буянаар асар их одоо амар амгалан татагдаж авгаа их одоо үйл хэрэгүүд ч гэсэн түүгээр бүтдгээ гэж. За тийм болохоор энэ бол одоо ингээд тэгэхээр буйныг одоо жижиг гэж бүү одоо гол гэж байгаа шүү дээ. Хилэнцийг жижиг гэж бүү бас гэж байгаа шүү дээ. Буйныг ерөөсө жоохон гэж голж болохгүй. Хилэнцийг багахан гэж ерөөсө басамжилж болохгүй гэж. За тийм болохоор үйл аривжаад байдаг гэж. Үйл аривжна гэдэг бол одоо бид нар өнөөдөр нэг хилэнц хэлээ гэхэд маргааш өглөө босоход тэр хийсэн хилэнц 2 болж үрждэг гэж тийм. Нөгөөдөр 4, нөгөөдрийн цаанд дээр 8, тэгээд 16, тэгээд 32, тэгээд өдрөөр ингээд 2 үржигдэж яваад байдаг гэж тийм. Нэг тийм одоо юу ахын л та бурхны номон дотор. Яг энэ гэхээр сэтгэл бол яг тариалангийн талбай шиг юм а гэж тийм. Сэтгэл бол ингээд тариалангийн талбай шиг өөрөө дотор юм үндэстэй гэж тийм. Сэтгэл өөрөө үндэстэй байх нь л. Сэтгэл гэдэг бол ингээд ямар ч тийм үндэс сүр байхгүй ингээд байж идэг тийм зүйл ерөөсөө биш байх нь л. Сэтгэл өөрөө үндэстэй. Тэгээ сэтгэлийн тэр үндэсэнд бид нар ингээд биеийн сэтгэлээрээ ямар нэгэн үйлдэл хийхээр тэр үндэсэнд одоо ямар нэгэн хүч суудаг гэж тийм. Тэгэхээр биднээс биеийн сэтгэл уурын үйл бол анжис гэж байгаа. Анжис. Тэгэхээр бид нэр биеийн сэтгэл горгийнхаа үйлээр сэтгэлийнхаа үндэсийг одоо анжисаар одоо анжистаад тэр биеийн сэтгэл горгоор хураасан үлийн хүч үйлээр үйл хийхээр тэрний үр дүнд нэг хүч бий болно гэж. За тэр хүч нь бол сэтгэлийн үндэсэнд үргэлжлэгдэнэ гэж тийм. Үргэлжлэгдсэн учраас одоо төлжиж эхэлнэ гэж. Тэгэхээр өдрөөр төлждөг гэж тийм. Өдрөөр төлждөг. Яг л ногоо тарж байгаа юм гэж тийм.
Тэгэхээр бид нарт одоо тэр сэтгэлд одоо сэтгэлийн үндэсэнд одоо суулгасан тэр сайн муу үеийн үрийг хэн бордоод байгаа юм гэхээр биднээсийн одоо сайн муу сэтгэлд бордд юм аа гэж тийм. Тэр биднээсийн сэтгэлд одоо муу бодлууд нь ч байгаад байгаа гэж тийм. Сайн бодлууд нь ч байгаад байгаа. Тэгэхээр биднээсийн сэтгэл суусан сайн үеийн хүч заривдж идэг, муу үеийн хүч заривдж идэг нэг тийм байх нь гэж тийм. Тэгэхээр бид нар одоо жижигхэн нэг үйл хийчихэд тэр үйлийг бид нар ингээ аравжуулсаар хагаад сүлд нь одоо нэг шоргоол зансан дайны нэг үйл хураачлаа гэж бодоход тэр үйлээ бид нар одоо намжлахгүй орхичих юм бол тэр маань одоо хүн алсан дайны үйл болж аривж ийн гэж тийм том болж одоо өсөн үрждэг байх нэ гэж. Тийм болохоор нүгэл хэлэнцэг бол одоо өдөр өдөрт нь намжилж байх хэрэгтэй гэж хэлж байгаа юм л тийм намжилж байх. Намжлна гэдэг бол тэр сэтгэлд суулгацсан байгаа үр хөрөнгийг гаргаа хийчихэж байгаа шиг тийм л юм болоод байх юм л тийм. За энэ хэлэнц намжлах талаар бол бүр сүүлд нэлээд тодорхой гарах байх. За 3 дахь үйлдэгөө өс учрна гэж. За бид нар бол одоо өөрийнхөө хийгээгүй үйлдэгөө учрахгүй гэж. Нэг өсөндөө өөрийнхөө хийгээгүй үйлийнхэн үр дүнг амсахгүй. Тэрэндээ хариуцлага үүрэхгүй л гэж байгаа юм л тийм. За 3 дахь нь за амгалан хийгээд зовлон амсах шалтгаан болсон үүлийг ис сураасан бол тэр үлийн үр амгалан зовлон үл амсах. Тэгэхээр бид нар одоо зовлон жаргал амсах ямар нэгэн одоо буян нүглийн үйлийг хийгээгүй бол үр дүнд нь зовлон жаргал амсна гэж байхгүй гэж. За бурхан багшийн хураас хэмжээшгүй чуулганы үрийг эдлэгчт нь мөн түүний бүх шалтгааныг хураах хэрэггүй ч нэгэн хувийг хураах хэрэгтэй бий гэж. За энэ дээр нэг жишээ гарч байгаа юм л да. За ямар жишээ гарч байгаа нэхээр одоо бурхан багшийн хураас хэмжээшгүй чуулганы үрийг эдлэгчт нь гэж. За одоо жишээ нь ялангуяа одоо ингээд жишээ нь бид нар бол одоо ингээд бурханы шашинтан хүмүүс байна л. Бурханы шашинтан хүмүүс бол одоо бурхан багш гэдэг тэр одоо гайхамшигтай хүний тэр гайхамшигтай хүмүүний одоо айлтсан зарлиг сургаал тэр хүний бий болгосон нь одоо шашин номыг одоо ингээд даган сүсгэлээд явж явах юм. За тэгэхээр нэг өсөндөө энэ шашинд ороод энд бурхан багшийн шашинд ороод энэ шашнаар дамжуулж одоо өөртөө олж авч байгаа ямар нэгэн одоо эдлэл хэрэглэх хүн хоол унд нэр алдартай юу вэ? Энэ бүхэн бол юу вэ гэхээр бурхан багшийн хураасан нэгэн үйл болоод биднээсийн өөрсдөө хураасан нэгэн үйл энэ хоёрын одоо нэгдмэлээр бий болж байгаа юм аа гэж тийм. Ийм зүйл байх юм л тийм. Одоо жишээ нь одоо лам ховргууд дээр бүр одоо холбож ярих юм бол одоо лам хүн бол ингээд хийд оронд суугаад шавлаад тийм ээ. За бурхан багшийн яг жинхэнэ одоо албан ёсны дагалдагч гэж шиг одоо сахил сануурын одоо аваад тийм ээ. За тэгээд ингээд хийд оронд сууж яхах. За тэр үед одоо сүсгтэн хүмүүс одоо ингээд лам ховрохт ингээд өргөл барьц ингээд бариад тэр лам ховрохт одоо хоол ундч бай, орон байрч бай, одоо хувц хонорч бай, юу вэ те тэр бүхнийг өргөн бариад тэр лам ховроо одоо бурхан багшийн тэр одоо ном сургаалд суралцаад бурхан багшаас дамжиж ирсэн тэр сахил санаарын тийсээ сахиад тэрний үүднээс одоо өөртөө нэр хүнд одоо алдар гавийг олж гинэ гэж. За энэ нь бол нэг талаас бурхан багшийн хураасан буйны үр дүн юм а гэж. Тэр бурхан багшийн хураасан одоо буйны хүч бол миний сэтгэл байсан би өөрөө тэр одоо лам болоод тэрхүү одоо хоол унд нэр алдар тэр одоо хувцс байр энтэсийг олох миний одоо хураасан үйлийг тэр бурхан багшийн хураасан үлийн хүч одоо сэрэхэд нөлөөсөн гэж тийм. Тэгэхээр нэгсэндээ энэ бол ингээд
юу болж байна гэхээр бид нар ямар нэгэн одоо секторт харьяалагдаад явна гэдэг бол тэг секторыг бий болгосон нэг буйны асар том хүч байна гэж тийм. Тэр хүчинд дулдуулж бид нар бас ямар нэгэн үр дүн амсаж байгаа маа гэж тийм. Яг саяных шиг тэгж явах юм л. За дөрөвт үйлдсэн үйл шамшигдах гэдэг. За үйлдсэн үйл шамшигдахгүй гэж тийм. За тэр нь болохоор үйлдсэн буйны өвлийн үйлүүд нь сэтгэлд таг өөрөө өгдгийг. За ялгамж дүлэмжийн магтаалаас. За баримын нугад нь буйн нүглүүд өгсөн авдагчлан шилждэгт өгүүлнэ гэж. За ер нь бол одоо энэ хиндэ шашин ч юм уу өөр шашнуудад бол юу гэдэг вэ гэхээр буйн нүгэл гэдэг бол нэг хүнээс нөгөө хүн рүү шилждэг гэж ингэж ярьдаг гэж. Одоо бөөгийн шашин ч гэсэн бөө мөргөл ч гэсэн тэгж ярьдаг тийм ээ. Одоо бид нар эцэг их нь одоо нүгэл хураах юм бол өөр хүүхдэд нь шилжин гэх юм. Эцэг их нь буян хураа бол өөр хүүхдэд нь шилжин гэх юм. За Бурхны номонд бол үйл шилжин гэж байхгүй байх юм л тийм ээ. Хүн зүгээр хүн хийгээгүй үйлийнхээ үрийг амсахгүй учраас миний хийсэн үйл хэн нэгэн лөө шилжихгүй байх юм шүү дээ. Ер нь бол бусад шашинд бол тэг шилждэг гэж өгүүлдэг гэж. Та харин үйлдсэн нь шамшигдахгүй, үйлдээгүй лугаа учрахгүй галцсан гэж. Тэгэхээр үйл хэрвээ шамшигдна гэх юм бол одоо үйл шилжин гэх юм бол үйл шамшигдах болчих юм л тийм ээ. Үйл шамшигдах болчих юм. Би нэг буян хураалаа гэхэд миний хураасан буян миний өрөө хүүхдэд шилжин гэхээр нэг бол миний энд хураасан буян цаашаа өөр хүүхдэр мань яваад өгөх юм. Тэгэхээр би нэг үйл хураацсан чи тэр мань ингээд би өөрөө тэр үйлийнхээ өрийг эдэлж чадахгүй нөгөө үйл мань шамшигтаад алга болчих. За тийм одоо логикоор бодох юм бол тийм болно гэж шүү дээ. Тийм болохоор хэн нэгэн үйл хураахад, буян нүгэл хураахад тэр хураасан буян нүгэл нь хэн нэгэнд шилжин гэж байхгүй гэж тийм. За тийм болохоор үйл тийм учраас үйл шамшигдахгүй маа гэж. Нэгсэндээ чиний сэтгэлд хураасан үйл чамд л үлдэнэ. Чамд л байж гин гэж тийм. За хэн нэгэн л шилжихгүй учраас бас хэн нэгэн үйлдээгүй үйлээ тэр үйлдээгүй үйлийнхээ үрийг амсахгүй гэж тийм. За тэгэхээр түрүүний хэлсэн шиг нөлөөлөл үзүүлж болдог байх нь шүү дээ. Бид нар одоо ингээд юу гэх юм одоо эцэг их нь сайн явлаа гэхэд өөр хүүхдүүд нь сайн явах ч юм уу тийм. За энэ бол тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Түүнээс эцэг ихийн хураасан сайн явсан үйл нь өөр хүүхдэд шилжээд боловсроод байгаа зүйл ерөөсөө биш юм аа гэж тийм. Тэр өөр хүүхд харин тэр эцэг ихийн сайн явж байгаа нөлөөнөөс үүдээд өөр хүүхд нь бас тийм сайн явах хэмжээнд одоо хурц өөрийгөө боловсруулж байгаа. Өөрөө тэр сайн явах үйлийг хизээ нэгэн цагт хураацсан тэр үйл нь тэр эцэг ихийн сайн үеийн хүчээс сэрж байгаа. За тийм зүйл юм аа л гэж хэлж яах нь шүү дээ. Түүнээс ч одоо эцэг их нэг сайн үйл хийчингүүд өөр хүүхдөрөө шилжээд явчихж байгаа зүйл биш. Хэрвээ шилждэг бол одоо сайн аав ээжээс одоо сайн л хүүхд гарна шүү дээ тийм. Үнэхээр шилждэг бол тийм ээ. Одоо муу аав ээжээс муу хүүхд гарна шүү дээ тийм ээ. Тэр чинь шилжихгүй байгаагийн том илэрэл байна шүү дээ тийм ээ. Үйл шилжихгүй баг. Тэр чинь чигтэйгэн сайхан аав ээжээс маш муу хүн гарч ирж болно шүү дээ тийм ээ. Маш сайхан одоо маш муу аав ээжээс маш сайхан хүн гарч ирж болно. Өөр хүүхд гарч төрж болно тийм ээ. Тэгэхээр энэ чинь үйл шилжээд байгаа зүйл ерөөсөө биш л байх нь л дээ. За хэмээсэн бөгөөд Даяны хаанаас ч тэр ч үйлдэд хүртэж болдоггүй бусдын үйлцэн мэдрэх болдгоо ч үгүй гэж. Тэгэхээр тэр ч үйлдэд хүртэж болдоггүй бос гэж тийм. Бусдын үйлцэн мэдрэх болдгоо ч үгүй гэж. Тэгэхээр бусдын үйлцэн үлийн үрийг чи мэдрэхгүй гэж. Тэрийг амсахгүй гэж тийм. Чи өөрөө үйлцсэн бол тэрнийхээ үрийг одоо амсахгүй гэдэг нь бас одоо буруу юм аа гэж тийм.
За Даяны хаан сүтүүд дотор тэгж альцсан байна гэж бурхан багш. За иш гэдэг нь бурхан багшийн альцсан бас нэг судар байна л да. Тэрнээс үйлүүд ч мөн 100 галавт үл шамшигдахч нөхцөл нь чуулж цагаан олвол битэн нугадад өрөөд одоо олон үр болж боловсрох болно хэмээн альджээ гэж. За тэгэхээр бид нар одоо ямар нэгэн буян нүглийн үйл хураасан бол тэр үйл маань одоо 100 галав хичнээн олон 100 сая галав болсон ч миний сэтгэлд байдгаараа л байж байна гэж шамшигдахгүй гэж. Хэн нэгэндээ шилжихгүй хэн нэгэнд одоо хэн нэгэн тэр үйлийг чинь өмнөөс нь идлээ дуусгачихгүй. Чиний сэтгэл байж байгаад өөрөө зүгээр байж байгаад алга болно гэж байхгүй. Тэгэхээр нөхцөл нь чуулаад цаг нь ирэх юм бол тэр сэтгэл турагцсан үйл чинь одоо өөрийнхөө үр дүнг өгд юм а гэж. Тэгэхээр үйл бол одоо шамшигдна гэж байхгүй гэж хэлж байна тийм. За ингээд үлийн үрийн одоо дөрвөн юм том одоо бурхны шнаар бол дөрвөн том одоо хууль үлийн үрийн хууль явах нь тийм. За тэгэхээр энэ одоо үлийн үрийн ерөнхий дөрвөн ойлголт нь их чухал байх нь л үйл магадтай. Үйл аривждаг. Үйлдэг уучрахгүй. За нэгсэндээ үйлдэг үйлийнхээ үрийг амсахгүй гэж. Үйлдсэн үйл шамшигдахгүй гэж. За ийм дөрвөн одоо үлийн үрийн дөрвөн одоо ерөнхий ойлголт байна гэж. За тусад нь ялган санах гэж. За ерөнхий одоо үлийн үр ерөнхий ийм дөрвөн одоо ойлголттой юм бол тэгвэл үлийн үрийг дотор нь ерөнхийлөн хуваах юм бол за үлийн 10 мөрийг голлон үзүүлэх, үйл болон үрийг нотлон болгох гэж. За нэгсэндээ үлийн үрийг одоо ерөнхийд нь хуваах юм бол дотор нь үлийн 10 мөр байна гэж. За биднээс ярьдаг нэг 10 хар нүгэл 10 цагаан буян гэж. За ийм үлийн 10 мөр байна гэж. За хоёрт нь бол тэр үлийн 10 мөрийн одоо үйл болон үрийг нотлон болгох гэж тийм. За юм хоёр хэсэгт хувааж болох нэ гэж. За эхлээд үлийн 10 мөрийг голлон үзүүлэх нь. За тэр мэт зовлон жаргалын шалтгаан үр нь тусдаа магадтай бөгөөд. Тэгэхээр дээр номлосон мэт одоо зовлон жаргал гэдэг бол өөрийн тусдын буян нүглийн үйлээс одоо гардаг нь магадтай бөгөөд үйл аривчих нь их бөгөөд үйлдэг үл учран үйлцэн шамшигдахгүйг мэдснээр ямар адил үйл болон үрийн ёсонд анхлан магадлалыг үүсгээд авахрахыг үлдэх вэ гэвэл. За тэгэхээр одоо буян нүглийн үйл бол ингээд үр дүн холилдохгүй тусдаа боловсрох нь зайлшгүй. Үйл аривждаг, үйлдэг уучрахгүй. Тэгээд үйлцэн шамшигдахгүй. За ийм дөрвөн одоо үлийн үрийн ойлголт байгаа юм бол тэгвэл одоо бид нар тэгвэл үйл яаж хураагддгийг тэр үйлээс үүдээд үр дүн яаж боловсрдгийг энийг одоо мэдэж аваад тэгээд ямар үйлийг нь бид нар одоо хэрэгжүүлж өөртөө авах ёстой гарын авлага болгох ёстой. Ямар үйлийг нь бид нар орхиж одоо төвчих ёстой юм бэ гэвэл ер нь сайныг эдлэх, муу гэдлэх явдлын орох үүдэн 3-т магадтай ба. Тэгэхээр бид нар бол одоо ингээд ямар нэгэн сайн амар амгалан гэдлэхийг ямар нэгэн муу одоо зовлон эдлэх тийм ээ зовлон амсах. За энэ хоёр одоо сайн муу хоёрыг одоо бид нар буюу зовлон жаргалыг амсахад биднээсээ одоо энэ зовлон жаргалыг амсахад оруулдаг хамгийн чухал 3 зүйл байна гэж. Тэр бол одоо биеийн сэтгэл 3 байгаамаа гэж. За бид нар одоо 3 үүдний буян нүгэл бүгд. Тэгэхээр энэ биеийн сэтгэл 3-ыг 3 үүд гэдэг юм л. Тэгэхээр энэ 3 үүдний одоо буян нүгэл бүгдийг үлийн 10 мөрд ерөнхийлөн хурааж байгаамаа гэж тийм ээ. Ерөнхийлөн хурааж байгаа. Ер нь бол одоо биеийн сэтгэл 3-ын буян нүгэл бүгд яг 10 цагаан буян 10 хар нүгэл бүгдэнд нь ингээд одоо харьяалагдах гэвэл бас харьяалагдахгүй л ахна л. Гэхдээ ерөнхийдөө бол энэ 10 хар нүгэл 10 цагаан буянд ерөнхийдөө бол харьяалагдчихдаг гэж.
одоо таймер авал харьяалагдчихдаг. Одоо нэг 190% гэх юм уу тийм. Тэгэхээр B-ийн сэтгэл 3-оор хийж байгаа буян нүгэл 3 одоо буян нүгэл бол ингээд буян нь одоо үеийн 10 цагаан буянд 190% харагдчихдаг байна. B-ийн сэтгэл 3-оор хороож байгаа нүгэл маань 10 хар нүгэл дотор бас 190% харагдчихдаг гэж. За тэгэхээр үеийн 10 мод хурахгүй ч гэлээ. За энэ 10 мод хурахгүй буюу 100% ингэж одоо 10 цагаан буян 10 хар нүгэлд хурахгүй ч буян нүглийн ихэнх нь буюу гим алдлын тойм ихэнх суурьдыг хар үеийн 10 мөрд ансиг нь хурааж яаж зөкснөгцсөн бурхан зарилгсан бод. Тэгэхээр ихэнх нь гэж тийм буян нүглийн үеийн ихэнх нь энэ 10 цагаан буян 10 хар нүгэлд хорд юм а гэж. За үүнийг одоо энэ 10 хар нүглийг төвчиж 10 цагаан буяныг анхааран авах энэ одоо гарын авлагыг бурхан багш яаж төгснөгцсөн бурхан багш ингэж зарилгсан байдаг бөгөөд тэдгээрийг төвчвөл нэг хэрэг ихтэй ансуудыг мөн 10-т хураасан болгож цагаан тийм ээ. Тэр 10 хар нүглийг төвчснээр 10 цагаан буяныг хураах бас 10 цагаан буяны мөрийг альцсан байна гэж. За түүнийг сангаас гэж. За сан гэдэг бол одоо Васубанду гэдэг одоо энэ тгийн бурхан шишний том философч байгаа. За тэр хүний зохиосон ном бахан л сан гэдэг ном. За энэ хүн бол одоо нэг 4-5 дугаар зууны хооронд амьдарч ирсэн та тийм. За түүнээс ихэнхийг хураан багцлаад. За ихэнхийг гэдэг нь одоо буян нүглийн үеийн ихэнхийг нь хураан багцлах юм бол нүгэл буйны аль нь төрөлд үеийн мөрийг 10-д зарилгасан гэж. Тэгэхээр энэ буян нүглийн үеийн мөрийг ерөнхийд нь ихэнхийг нь хураах юм бол энэ 10 мөрд хураагдана гэж зарилгасан байдаг гэж хэмээсэн ба ишиг тийм нэхүүгээс за энэ бурхан багш айлцсан сургаалт юм. Үгсээ сахин сэтгэлээр машид боомлоод биеэр нүглийг эсүүлдэх бөгөөд үеийн мөр эдгээр 3-ыг ариусгавал аршийн альцсан мөрийг олох болно гэж. Тэгэхээр өөрийнхөө одоо үгсээ буюу хилээ сахиж сэтгэлээ машид боомлоод биеэр нүглийг эсүүлдэх энэ бүхний одоо ингэж засаж ингэж явж чадах юм бол B-ийн сэтгэл 3-ын энэ хүү үеийн мөрийг ариусгаж чадах юм бол аршийн альцсан мөрийг олох болно. Бурхан багшийн альцсан дээр одоо гэгэрлийн утгыг бол олхон зайлшгүй маа гэж альцсан байдаг гэж. За тийм учраас 10 дугаар газрын судраас за бурхан багшийн альцсан 10 дугаар газрын судар гэж. Дарзын судраас 10 хар нүглийг төвчсөн сахилыг сайшаасан утгыг. За тэгэхээр бурхан багш одоо 10 дугаар газрын судар гэдэг сургаалт тэр 10 хар нүглийг төвчсөн сахилыг маш сайшаасан байдаг гэж. Тэрхүү 10 дугаар газрын судрын утгыг одоо номлосон одоо хотогт Чандра гэртээ гэдэг мэрэгний зохиосон Төвд орхуу гэдэг шастер байдаг байна л. За тэрхүү Төвд орхуугаас ч юу гэж айлцсан тэр 10 дугаар газрын судар гэдэг номны утгыг юу гэж айлцсан байна вэ гэхээр эгэл төрөлхтөнгүүд болон зарилгаас төрсөн хийгээд өөрийн бодит гагц өөрөө магадлагчд ба ялгуусан хөвгүүн нугуудын магад сан хийгээд элт өндөрийн шалтгаан сахилаас өөр өгөө гэж. За эгэл төрөлхтөн гэдэг нь одоо ертөнцөөс одоо гэтлж чадаагүй. За одоо бид бүхэн одоо мань мэт шиг юм эгэл төрөлхтөнгүүд. За зарилгаас төрсөн. За энэ одоо баг төрөлхтний одоо баг хөлгөний одоо зам мөрд одоо ороод явж байгаа. За тийм нэг бодгал гэдэг байна тийм одоо гэгэрлийн зам мөр суралцаад явж байгаа. Зарилгаас төрсөн. Хийгээд. За өөрийн бодит гагц өөрөө магадлагчд. За энэ одоо бас одоо баг хөлгөн дотор одоо хоёр янз байдаг байна л да. Хоёр янз. Нэг нь бол одоо ингээд одоо өөрөө ялагч гэдэг нэртэй. Нөгөөх нь зарилгаас төрсөн гэдэг нэртэй тийм. За энэ хоёрын одоо гэгэрлийн зам мөрөөр явах зам нь ерөнхий одоо агуулгын жил мөртлөө цаг хугацааны хувьд нэлээд ялгаатай тийм. Цаг хугацааны хувьд ялгаатай учраас одоо олох үр дүн бас тодорхой хэмжээний ялгаатай байдаг байна л. Одоо гэгэрлийн утгыг олж байгаа нь ижил боловч зарилгаас төрсөн гэдэг тэр бодгол бол одоо арай нөгөө нэг өөрөө гэгэрч гэдэг бодголын олж байгаа гэгэрлийн утгаас арай одоо эрдэм чадлын хувьд арай жоохон бага.
Өөрөө гэгэрхчийн одоо тэр гэгэрлийн утга нь бол тэр зарлагаас төрсэн бодголын олсон гэгэрлийн утгаас арай илүү эрдэмээр илүү байдаг байна л. За тэгэхээр энэ зарлагаас төрсэн тэр гэдэг тэр баг холгоны бодгол өөрийн бодит гагц өөрөө магадлагч буюу өөрөө гэгэрхч гэдэг тэр одоо баг холгоны бодгол. За ялгуусны хөвгүн гэдэг нь одоо Посейдон нар тийм ээ. За эдгээрийн одоо магад сайн хийгээд орчлонгоос гэтлэх хийгээд элт өндөр хийгээд элт өндөр гэдэг нь одоо тэнгэр хүний сайн төрлийг олох юм. За энэ бүхэн бол сахилаас өөр үгүй гэж. Тэгэхээр энэ сахил буюу 10 хорногдлыг төвчсөн 10 цагаан буйны бүтээсэн энэ сахилаас өөр шалтгаан байхгүй маа гэж. Тэгэхээр одоо энэ орчлонгоос одоо гитсэн гэгэрлийн утгыг олсон ч бай. За энэ одоо энэ олсон хүмүүн төрлийг улам төгөлдөр сайхан болгож одоо энэ насантайгаа хүмүүн төрлийг улам төгөлдөр сайхан болгож хойдын төрөлдөө одоо тэнгэр хүмүүний улам одоо төгс сайн төрлийг авч ингэж явах нь хүртэл сахилаас хамаард юм а гэж. Ерөөсөө сахил хамгийн гол шалтгаан бол тийм а гэж. Тэгээ сахил байхгүй бол буюу 10 хорногдлыг төвчиж 10 цагаан буйныг бүтээсэн тэр сахил байхгүй бол бид нар одоо энэ олсон хүмүүн төрлийг төгс төгөлдөр болгож чадахгүй байх нь хойд хойдын төрөлдөж ахин ийм сайн төрлийг хизээж олж чадахгүй маа гэж. За хэмээн хураан альцсан бэ гэж. Тэгэхээр энэ чандраа гэртээ төв дөрхөн гэдэг шастар дотор энэ 10 хорногдлыг төвчсөн 10 цагаан буйны бүтээсэн үйл ямар одоо чухал юм бэ гэдэг одоо ингэж альцсан байна гэж тийм үү. За тэгэхээр сахил ихээр одоо ерөнхий зүйл шүү дээ тийм ээ. Сахил ихээр заавал ингээд хин нэгэн багшаас очиод сахил аваад нэг лам болох юм шиг тэгж ойлгож болохгүй байна. Сахил гэдэг бол зүгээр яг биднээсээ аманд одоо яригддаг биднээсээ амьдралд ингээд сахилтай хүн гэхээр л нэг тийм лам хүн шиг л ойлгоод байдаг болохоос ш. Яг сахил гэдэг үг чинь өөрөө зүгээр л өөрийнхөө бие сэтгэлийг бусдад хорлолтой буруу үйлдэлээс сахин хамгаалахыг л одоо сахил гэдэг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар 10 цагаан буйныг бүтээнэ гэдэг чинь бусдад хорлолтой буруу үйлдэлээс өөрийнхөө бие сэтгэлийг сахин хамгаалж байгаа л гэсэн үг байна. Арай эсрэгээр бусдад одоо хоргүй бусдад одоо ээлтэй тийм өөрт ч ээлтэй бусдад ч ээлтэй тэр 10 цагаан буйныг бүтээгээд явж байгаа нь өөрөө сахил байх нь шүү дээ тийм ээ. За энэ үст бол сахил гэдэг нь тэрийг л хэлээд байгаа юм л да. 10 цагаан буйныг бүтээх 10 хорногдлыг төвчсөн тэр үүлийг л хэлээд. За энэ үйл бол өөрөө гэгэрлийн утгыг олсон ч бай. Орчлонгоос гэтэлсэн гэгэрлийн утгыг олоход ч одоо үндэс суурь нь болдог. Энэ орчлондоо ингээд амар амгалан амьдраад явхад ч үндэс суурь нь болд юм а гэж. За тэр мэд нэг зүйл сахилдч боомлох сэтгэлийг ахин дахин шүтэж сахисан зүйлгүйч би энэ их хөлгөнтөн хэмээгэн үйл бол нэн доромж болох юм. За тэгээд 10 хорногдлээс нэг зүйл сахилыг нь ч одоо үнэхээр цэвэр ариунаар сахихыг хүсээд өөрөө тэгэж цэвэр ариун сахиж явах тэр гарын авлагыг өөртөө хийгээгүй байж би бол одоо их хөлгөний шашинтан хүн. Би бол одоо ийм тийм одоо гайхамшигтай юм багшаас ийм сайхан их хөлгөний номыг сонсож явж байгаа. Би бол одоо ийм их хөлгөнтөн болсон ийм хүн гэж өөрийгөө ингэж хэлэх юм бол их хөлгөний номыг доромжилж байгаа. Нин их доромжилж байгаа тийм хэлбэр юм а гэж тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө өөрөө одоо их хөлгөний тэр гайхамшигтай сайхан ном сургаалыг сонсоод тэрөө сонссон төдийл зүйл ахна л тийм ээ. Гол нь өөртөө адаглаад нэг 10 хорногдлын аль нэгийг одоо сахиж чадсан тийм 10 хорногдлын аль нэгийг одоо боомлж өөрөөсөө тэрийг одоо юу яаж чадсан тийм ээ. Цааш нь ингээд засаж өөрчилж чадсан. Өөрийнхөө тэр буруу явдлыг нэг зүйлийг ч гэсэн одоо засаж өөрчилж чадсан. Засаж өөрчлөхийн төлөө чин сэтгэл гаргаж тэрэнд одоо хичээж мэрээдэг. Адаглаа тийм байх хэрэгтэй гэж. Тийм байхгүй байж би одоо их хөлгөнтөн тийм юм гэж ярина гэдэг бол их хөлгөний шашныг нэн доромжилж байгаа хэлбэр юм а гэж.
За саяын Нямбу сутраас за юу гэж альцсан байна вэ гэхээр эдгээр буйны 10 мөрөөр бурхан болохоос бус хэдий хэр амьдрах хүртэл адаглаад буйны үеийн нэг мөр төдийгч үс агсан хэрнээ үгэндээ их хэмээн би нөхөлгөнтөн буюу би хансшгүй үнэхээр дугуйсан бодийг хайгч болоо гэж хэлвэл тэр бодгол нь маш дүр эсгэгч их хотол өгөөлөгч яаж төгснөгцсөн бурхан бүгдийн мэлмийн өмнө ертөнцийг хуурагч тасархаг өгүүлэх тэр нь мунхарсаар өөхөх үе нь болдог бөгөөд буруу дунан одмоо гэж. За энэ ингэж ярьдаг хүн бол одоо бурхан багш л одоо маш их зэмлсэн байна шүү дээ. Ингэж ярьдаг хүн бол одоо маш их дүр эсгэгч, асар хуурамч дүр эсгэгч, хотолч, хамаг бурхтай хуурам мэхлэгч тийм ээ. Тэгээд тасархаг өгүүлэх буюу нэгэсэндээ одоо буруу ажлын туйлыг барьж байгаа ийм хүн гэж. За ийм хүн бол одоо мунхарсаар өхөн өгсөн хойноч одоо улам буруу дунан одмоо гэж. Улам одоо зовлонлоо унамаа гэж. За ингэж альцсан байна гэж. За хэмээн зэрлэгсэн гэж. За буруу дунан гэдэг нь бүгдэд муу заяаны нэрний төрөл зүйлд ойлгон үлдээ гэж. Тэгэхээр энэ үст буруу дунан гэдэг нь хой төрөлдөж одоо энэ насандаа ч одоо мухаг тэнийг явсаар хагаад хой төрөлдөж одоо тэр 3 муу заяан дунах ийм хатуу зовлон амснаа гэж тийм. За тэгээ 10 21 бол 10 цагаан буйны ерөнхийд нь одоо яагаад ингэж 10 цагаан буйныг сайшаасан 10 21-ийг одоо маш одоо бурхан багш ингэж одоо боомлох хэрэгтэй 10 цагаан буйныг бүтээх хэрэгтэй гэж айлцсан утга нь бол одоо ийм юм а гэж. За хоёр үйл болон үрийг нотлон болгох гэж тийм ээ. За нэгсэнд 10 21 бол 10 цагаан буйны үйл нь юм байх нэ. За энэгээр үүдээд үр дүн нь юм байх нэ гэж. За үйл болон үрийг нотлон болгоход 3 гэж тийм ээ. За хар үлийн үр, цагаан үлийн үр, үлийн бусдын ялгалыг үзүүлэх гэж. За нэгсэнд 10 21-ийн үйл үр, 10 цагаан буйны үйл үр. За энэ 10 10 цагаан буйнд одоо төдөөлөн хураагдаггүй бусад үлийн тийн ялгалыг үзүүлэх гэж тийм ээ. За ийм 3 хэсэг тувааж болно гэж. За анханд 3. За анханд гэдэг нь одоо хар үлийн үрийг номлоход жинхэнэ хар үлийн мөр хүнд хөнгөний ялгаа тэдгээрийн үрийг үзүүлэх болоо гэж. За жинхэнэ хар үйл гэж яг хэлдэг гэж тийм ээ. Тэр хар үйл дотроо одоо хүнд хар үйл, хөнгөн хар үйл гэж юу байгаа? Тэр ялгааг нь. За тэгээд тэр хүнд хөнгөн хар үйлүүдийн үр дүн юу юм бэ гэж. За энэ 3 хэсэг тувааж номлох нь гэж. За анх нь амь таслахын суурин. За амь таслана. За 10 21-ийн одоо хамгийн ихэнд амь таслах гэж гаргаж байна л да тийм дунд бодморын зэрэгтэл. За анх нь за амь таслахын суурин чанад амтан болно гэж. За тэгэхээр хин нэгний одоо амь таслах үйлийг одоо 100% одоо амь таслах үйлийг хураа гэх юм бол суурин хаана байх ёстой гэхээр өөрөөс нь тусдаа хүн байх ёстой гэж тийм үү? Өөрөөс нь тусдаа. Яагаад юм бэ гэхээр одоо өөрийнхөө амийг хорооно гэх юм бол мэдээж хүн алах санаа төрж байгаа. Өөрийнхөө амийг хороож байгаа нь асар их хилэнцтэй ч гэсэн яг хүний амь хороосон үйлийг 100% хураахгүй байх юм л та тийм 100% хураахгүй. Яагаад тэгэхээр өөрөөсөө өөр амьтны хөнөөгөөгүй өөрийгөө хөнөөж байгаа учраас төгсгөл нь бүрддэггүй байх нь. Төгсгөл нь буюу за би өөрийгөө ингэж хөнөөчлөө гэсэн тийм нэг бодол ингэж төгсгөлд нь төрж чаддгүй учраас тэр амь тасалсан үйлийг 100% хурааж чаддгүй байх юм л та тийм. Тэгэхээр амь тасалсан үйлийг 100% гэдэг шиг тийм хураахын тулд гэж одоо хураана гэх юм бол өөрөөс нь тусдаа амьтан байх хэрэгтэй гэж. За санаанд гурваас. За санаа буюу тэр дотоод суурин юу байх юм гэхээр хуран мэдл, сэтэл, ясванас гэдэг 3 зүйл явдаг байх юм л та. Одоо бид нар амь таслах үйлийг хураалаа гэхэд хуран мэдл нь ямар байх юм? Сэтэл нь ямар байх юм? Тэр хуран мэдл сэтэл хоёртой одоо сүлэлдэж байгаа ясванас нь ямар байх юм гэдэг. За ийм 3 дотоод шалтгааныг үзүүлж байна. Гадаад шалтгаан нь бол одоо өөрөөс нь тусдаа бодгол байх хэрэгтэй гэж байна. Гадаад суурин. За дотоод суурин нь бол 3 байх нь шүү дээ. Хуран мэдл, сэтэл, ясванас гэдэг. За хуран мэдл дотор нь 4 байна гэж.
За суур амьтан гэх мэтийг түүнд хурам мэдхээ гэдэг. За өөрөөсөө тустай амьтныг амьтан гэж хурам мэдэх. Эсвэл амьтан бусд хурам мэдхээ гэдэг. Эсвэл амьтныг амьтан бус гэж бодоод. Эсвэл амьтан бусыг амьтан бусд хурам мэдэх. Эсвэл амьтан бусыг амьтан бус гэж бодоод амьтны юм хөнөөж ийн гэж одоо үйлдэл хийх тийм ээ. За амьтанд хурам мэдэх дөрв буй гэж. Тэгэхээр нэг өсөндөө амьтныг амьтан гэж бодоод одоо ам хорох үйлдэл хийх. Амьтан бусыг амьтан гэж бодож бас ам хорох үйлдэл хийх. Амьтан бусыг амьтан бус гэж бодож ам хорох үйлдэл хийх. Амьтан бусыг амьтан гэж бодож ам хорох үйлдэл хийх гэж. За хурам мэдлийн ийм дөрвөн ялгамж байна гэж. За анхны хурам мэдэл болон 3 дахь нь эндүрэлгүй бөгөөд. За энэ дөрвөн хурам мэдлээс одоо яг жинхэнэ эндүрэлгүй хурам мэдэл нь бол эхний болон 3 дахь хурам мэдэл нь бол яг эндүрэлгүй хурам мэдэл юм аа гэж. За 2 дахь болон 4 дахь нь л эндүрсэн хурам мэдэл гэж. За 2 дахь 4 дахь нь бол одоо эндүрсэн байна шүү дээ. Одоо 2 дахь нь бол одоо амьтныг амьтан биш гэж бодох чинь эндүрэл байна тийм үү? За амьтныг амьтан бусыг амьтан гэж бодох чинь бас эндүрэл байна. Тэгэхээр энэ 2 дахь 4 дахь хурам мэдэл бол эндүрлийн шин чанартай. За 1 дахь 3 дахь нь бол одоо эндүргүй шин чанартай хурам мэдэл байна гэж. За үүнд тодорхой нэгэн сэдэлтэр жишээлбэл. За одоо сэдлийг гаргах чинь тийм ээ. За сэдэл нь юу юм гэхээр тодорхой нэгэн сэдэлтэр жишээлээд авч үзэх юм бол ганцхан Деваддыг хөнөөе гэж бодоод бэлтгэлээ төрөвчхөд. За Девадд гэдэг хүний хөнөөе гэж бодоод одоо тэр хүн ингэ бэлтгэж яах нь бэлтгэжээд Кратуг андуураад хөнөөвөл Крату гэдэг хүнийг андуураад хөнөөчихвөл бодит өрнөлийн хилэнц байхгүй учраас тэр мэд хурам мэдэл энэ хурам мэдлийг яриад энэ хурам мэдэл эндүрлгүй байх хэрэгтэй гэж. Тэгэхээр ингээд хүний амь хөнөөсөн хилэнцийг 100% хураалаа гэхэд 100% хураалаа гэхэд бүх юм нь одоо бүрэн байх хэрэгтэй гэж тийм ээ. Одоо гадаад суурь нь өөрөөс нь бусад тусдаа хүн байх хэрэгтэй байх нь. Дотоод суурь нь бол хамгийн түрүүнд хурам мэдэл чинь эндүрлгүй байх хэрэгтэй. Чи одоо Деваддыг хөнөөе гэж бодцоод Крату гэдэг хөнөөчих юм бол чинь хурам мэдэл чинь эндүрч байгаа. Юусандаа чи яг Деваддыг хөнөө гэсэнд хурам мэдлийнхэн дагуу Деваддыг хөнөөж чадахгүй Крату гэдэг хөнөөчих юм бол чи одоо амьтны хүний амь тасалсан хөвөлийг одоо 100% та хурааж чадахгүй байх нь гэж тийм. Тэр үйл чинь тэгж хураагдахгүй байх нь л. За хурам мэдэл нь эндүрлгүй байх хэрэгтэй гэж. За бэлтгэл үед аль нь ч байсан хөнөөе гэсэн ерөнхий сэдэл оршсон байхад эндүрлэг нь хэрэггүй гэж. За сэдэл дотор бол одоо юу вэ гэхээр би энийг хөнөөе тэр амьтны амийг таслая гэсэн тэр бодол тэр бол одоо сэдэл нь юм а гэж. За сэдэл дотор бол одоо эндэрс эндэргүй ялгаа байхгүй гэж тийм. За энэ ёсыг үйлдсэн ёсд ч юм аль зохистойгоор мэдэж үлдээрэй гэж. За Нисоност 3 хорийн аль нэг. За Нисоноос дотор бол одоо ингээд шунал уран мохог 3 аль нэг нь байдгаа гэж тийм байх ёстой юм а гэж. За тэгээ сэдэл нь бол одоо хүнийхээ хүсэх гэсэн тийм ээ. За үйлдэл нь бол ингээд бодит өрнөл явагдаж байгаа шүү дээ тийм үү? Өрнөл. За ингээд суурь, өрнөл, төгсгөл гэсэн 3 одоо бүтцтэйгээр энэ одоо буйн нүглүүл маань үйлдэгдэг байна л дээ. Тэгэхээр одоо амьтны амь хөнөөе гэж бодоход хөнөөлөө гэхэд гадаад суурь нь өөрөөс нь тустай байх нь дотоод суурь нь бол одоо тэр хурам мэдэл сэдэл Нисоноос 3 бүрэн байх хэрэгтэй байна. За үйлдэл буюу за энэ ингээд одоо гадаад дотоод суурьуд ингээд яваад өгдөл. За өрнөл дээр юу гэхээр өөрөө эсвэл бусдыг хийхэд оруулах хоёр нь ижил ба үйлдэлийн мөн чанар нь за амьтны юм хөнөөхөр бол одоо өөрөө хийсэн ч бусдаар хийлгүүлсэн ч хоёул ижилхэн гэж тийм ээ. Ижилхэн. Бусдаар хийлгүүлвэл баг тэр бусдыг нүгэл хийхэд оруулсан гэд бас давхар хилэнц бас хураах аюултай гэж байна тийм. Тэгэхээр өөрөө хилэнц хийх одоо хин нэгний амийг ямар нэгэн амьтны амийг хөнөөнө гэдэг бол өөрөө хөнөөж болдог. Бусдаар хөнөөл гэж болд юм а. Тэгэхээр чи өөрөө хөнөөсөн ч бусдаар хөнөөсөн ч бай.
тэр хилэнцэн нь бол одоо ижлэхэн хураагдана гэж. За үйлдэлийн мөн чанар нь юу гэхээр эмс эсвэл хор эсвэл аривс тарны үүднээс үйлдсэн аль нь ч болох буй. За хэн нэгнийг месээр хөнөх. Месээр ч юм уу эсвэл зохид зодооч ч юм уу эсвэл хэн нэгэнд хор өгөөд хөнөөч. Эсвэл хэн нэгэнд хараалж чадхаа гэд тэрийг хөнөөч. За энэ гурвын аль нэгээр нь ч хөнөөсөн бай, бусдыг хөнөөсөн гэж хөнөөсөн үйлийг хураана гэж тийм ээ. За тэгэхээр одоо бид нар ингээд хараал хэлнэ гэдэг бол тийм аюултай байдаг юм л тийм ээ. За эцэс нь тэр үйлдэлийн нөхцлөөр тэр цагт эсвэл бусад цагт өөрөөс өмнө хөөхнө гэж. За эцэс нь гэдэг бол одоо тэр үйлийг хураахын хамгийн эцсийн одоо болцол нь юу гэхээр тэр үйлдэлийн нөхцлөөр тэр цагт эсвэл бусад цагт өөрөөс өмнө хөөх гэж. Нэгсэндээ чиний хийсэн тэр үеийн хүчээр тухайн хүн чинь тэр дараа хөөх ч юм уу эсвэл хэсэг хугацааны дараа хөөх. Хүүхдээ чиний өмнө хөөх юм бол эцэс нь бүрднэ гэж. Чи тэр хөнөөх амьтнаас төрүүлээд өгчих юм бол эцэс нь бүрдэхгүй байх юм. Тэгэхээр одоо 100% тэр одоо амьтан хүнээс үл хурааж чадахгүй байна шүү дээ. 80-90% тийм ээ. Одоо тийм болдог байна гэж. За энэ бол одоо юу яваад байна гэхээр үйл хураахад ингээд суур бэлтгэл одоо суур өрнөл эцэс буюу төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрднэ гэж. За эс өгсний авахын суур нь бусдын гогоот барьсан алин болох эд. За эс өгснийг авах буюу одоо хулгай их тийм ээ. За хулгай их дотор бол одоо гадаад суур нь бол бусдын гогоот барьсан алин болох эд. Бусдын гогоот барьсан буюу бусдын эд материалыг авах тийм ээ. За тэгэхээр бусдын гогоот барьсан алин болох гэж. За тэгэхээр бусдын одоо энэ одоо минийх гэж ингээд одоо бодцсон байгаа тэр эдийг нь авах юм бол авах гэж шүү дээ. Одоо гадаад суурна л тийм ээ. Гадаад суурна. Тэр одоо хулгайлж байгаа эд чинь хэн нэгний чамаас өөрөөс чинь тусдаа хэн нэгний минийх гэд бодцсон байгаа. Тийм зүйл байх ёстой гэж тийм ээ. Одоос өөрийнхөө юмыг өөрөө хулгайлна гэж байхгүй л байна л тийм ээ. Нэг юм байдаг юм байна л да. Одоо хэн нэгэнд би ямар нэгэн одоо зүйл ингээд зээлцсэн. Одоо өөрийн нэгэн одоо төр хугацаагаар ингээд хэрэглүүлж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүнд хэлэхгүйгээр нөгөө хүн чинь ингээд за 7 хоног би яг энэ хүний машиныг хэрэглэн бодцсон байх юм л да. Яг 7 хоногийн хугацаанд хүн машиныг за би одоо энэ 7 хоногийн дуусаагүй байхад нь очиод машина тэр хүнд нь хэллэггүй авах юм бол тэр бол одоо бас хулгайд орно гэж байгаа шүү дээ тийм ээ. Хичнээн чиний юм ч гэсэн яг тэр 7 хоногийн хугацаанд л нэгсэндээ тэр хүнд ч өөр өгцөн байна. Тэр хүн ч гэсэн за энэ 7 хоногийн хугацаанд энэ машин надад байгаа шүү гэсэн тэр нэг бодол байгаад байгаа учраас тэгмэд хэлэхгүй хэрвээ авчих юм бол одоо би ингээд хулгай яасан хэмжээний тийм үйлийг бас хураах нэ гэж тийм. Тэгэхээр бусдын гогоот барьсан гэдэг нь бусдын одоо нэг өөр юм шүүлж барьсан нэг тийм нэг бодол буюу бусдын эд зүйл байх хэрэгтэй юм а гэж тийм. Тэгэхээр энэ дэр бусдын гогоот барьсан гэж хэлээд байгаа нь тийм очиртай байгаа юм л тийм. Яг бусдын эд гэж бас хэлэхгүй шүү дээ тийм. За санаанд 3-аас за ингээ хулгай хийхэд одоо гадаад суурь юм байна. За дотоод суурь нь бол одоо сайн ярьсан тийм ээ. Дотоод суурь нь хуран мэдэл, сэдэл, за нясанаас гээд 3 байна. За хуран мэдэл бол нясанаас нь өмнө мэт юм а гэж. За хуран мэдэл нясанаас 2 нь бол өмнөхтэй ижлээ гэж нөгөө нэг амьд аслагтай ажил тийм ээ. За сэдэл нь 9-2 гэсэн ч чандаас хагацаахыг хүсэх. За сэдэл нь бол одоо тэр цаад хүн зөвшөөрөөгүй байхад нь авчий гэсэн тийм нэг бодол тийм ээ. Тэр бол сэтэл нь ахна гэж хулгай их сэтэл. За ингээд энэ дотоод суурь нь ингээд яваад өглөө. За өрнөл дээр бол одоо үйлдэлд
Үйлдэл чинь өмнөхтэй ижил ба үйлдэлийн мөн чанар. За үйлдэл чинь өмнөхтэй ижилэгч. Үйлдэл чинь чи өөрөө ч байж болно, хэн нэгнэр одоо хийлгэж болно гэж хулгайг тийм ээ. Чи өөрөө хулгайлж болно, хэн нэгнээр хулгайлж болно. Ижилхэн үйл гаргах нэ гэж. За үйлдэлийн мөн чанар нь юм гэхээр хүчээр булах. За үйлдэхтэй харин яаж хийх юм гэхээр хийвэл хулгайд яаж хийгдэж ийн гэхээр нэг бол одоо хүчээр булаж авах, нэг бол одоо нууцаар хулгайлах. За энэ хоёрын алиг нь ч хийсэн адилхан гэж тийм ээ. За тэр нь ч өр болон хадгалуулсан хуурсан болон хуурах өөр аргаар мөн өгөөгийг авахыг гэд өөрийн эсвэл бусдын тусд эсвэл чандад хорлох тэргүүдний тулд үйлдэлсэнд эсвгснийг авах болно гэж. За тэгэхээр тэр нь ч одоо өр болон хадгалуулсан гэж тийм ээ. Тэгэхээр ингээд хэн нэгэнд одоо хадгалуулсан, зээлүүлсэн тийм зүйлүүдийг ч гэсэн яах нь. Одоо ингээд цаад хүндээ мэдэгдэлгүйгээр авах юм бол энэ бол одоо эсвгснийг авах болно гэж шүү дээ тийм ээ. За эсвэл хэн нэгний одоо хуурам эхлэт ч гэх юм а тий. За ийм аргаар өгөөгүй хэн нэгний за май гэдэг өгөөгүй зүйлийг өөрийн эсвэл бусдын тусад, өөрийн тусад ч бай, бусдын тусад ч бай тийм ээ. Ямар ч сэтгэлээр авсан угаасаа энэ чинь хулгай болно гэж тийм ээ. За эцэс нь авсан бодол төрсөн болно гэж. За эцэс нь бол за энэ нэг би авчлаа гэж бодох юм бол за эцэс нь бүрднэ гэж тийм ээ. Авчлаа гэж бодоод одоо нэг сэтгэл нэг тийм юу авж штэ одоо нэг тийм ханамж авж штэ тийм ээ. За энэ бол эцэс нь юм а гэж тийм ээ. За тэгэхээр энэ эцэс нь бүрдэх юм бол одоо энэ одоо суур буюу суур бэлтгэл, өрнөл үйлдэл, эцэс төгсгөл гэсэн гурван зүйл ингээд бүрдэж одоо энэ хулгай хийсэн үйл маань 100% болох нь шүү дээ тийм ээ. За тэрч булаалгуулах эсвэл хулгайлуулбал түүнд төрснөр болох ба. Жишээ нь өөрөө мэдээгүй захиасаар чандыг хөнөөвөл тэр нь хизээч өгөхтэй хамт өнөөлгөч түнд бодит өрнөл хэлэнц гарах мэт болоо гэж. За одоо юм байна л дээ. Хэн нэгнэр бид нар ингээд ямар нэгэн зүйлийг хэн нэгнэр хулгай хийлгүүлээд тийм ээ. Хулгай хийлгүүлчихэд дараад нь ингээд нөгөө хүн одоо хулгай хийсэн шүү, тэр чинь авцсан шүү гэд хэлэнгүүт надад за минийх болчлоо гэсэн тэр нэг за одоо авчлаа да гэсэн тэр бодол төрснөр хулгайгийн одоо эцэс нь гүцэгдэх юм агч тийм ээ. За жишээ нь өөрөө мэдээгүй захиасаар чандыг хөнөөвөл тэр нь хизээ өгөхтэй хамт өнөөлөгч түнд бодит өрнөл хэлэнц гарах юм болоо гэж. За өөрөө хичнээн мэдээгүй ч гэсэн одоо цаад одоо хулгайлж байгаа хүн одоо эсвэл хэн нэгнийг хөнөөж байгаа хүн тэр хүнийг одоо хөнөөсөн аливаа зүйлийг хулгайлцсан гэж одоо би одоо мэдээгүй өөрөө захиалсан хүн өөрөө мэдээгүй ч гэсэн цаад одоо захиалгыг гүйцэлдэж байгаа хүн хийчих юм бол хизээ хийж дуусна. Тэр хүнд одоо тэр захиалгаар хийж байгаа хүн хизээ одоо за энийг авчлаа хөнөөчлөө гэж бодно. Тэр цагт одоо бодит өрнөл хэлэнц гарна. Тэр цагт одоо бодит өрнөл нь боيو хэлэнц нь өөрөө хийгдчихэж байгаа маа гэж хэлж байна. Түүнээс одоо бодит өрнөл буюу тэр хэлэнц хийгдэж байгаа үйлдэлийг би заавал мэдж явах албагүй л ахна л тийм ээ. Би заавал мэдж явах албагүй. Хараа эцсийг бол би мэдж явах хэрэгтэй ахна шүү дээ тийм ээ. За тэр зүйлийг авчлаа. Тэрийг хөнөөчлөө гэж одоо би өөрөө мэдхэл юм бол тэгээ эцэс нь бүрднэ гэж. За тэр эцэс нь мэдэгдэхгүй тийм ээ. Тэр зүйлийг хулгааснаа ерөөсөө мэдэхгүй. Тэгээд нэг хэдэн 10 жил болцсон ч гэсэн хэдэн 10 жилийн дараа нөгөө зүйлийг чинь одоо би тэр үед одоо хулгайлцсан шүү дээ гэж хэлэхэд тэр хэдэн 10 жилийн дараа авцсан байж тээ гэсэн бодол төрөхөд л шууд нөгөө нэг хэдэн 10 жилийн өмнө одоо одоо хувь нь гүйцэлдээгүй байсан одоо хулгай хийсэн нүгэл маань одоо гүйцэлдэх нь шүү дээ. Эцэс нь бүрдээд.
Тэгэхээр бид нар одоо ихэнд хулгай хийсэн нүглийг 100% тэр хулгай хийсэн нүг бол 100% хураагдах зүйлийг яриад байгаа шүү дээ. Түүнээс энэ гурав одоо аль нэг нь бүрдэхгүй байснараа бид нар одоо хулгай хийхүүл хураахгүй гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. 100% хураагдахгүй тийм яриад байгаа болохоос ш. Түүнээс одоо эцэст нь бүрдэхгүй байлаа гэд бид нар одоо хулгай хийсэн хэн нэгнэр хулгай хийлгүүлчихэд тэрийг одоо хулгай хийсэн хэсэг нь мэдэхгүй байх хугацаанд би одоо хулгай хийгээгүй юм шиг өөрийнхөө бодож болохгүй байх юм л дээ. Тэр чинь угаасаа хулгай хийсэн. Хулгай хийх үлийг хурааж л байгаа. Яг 100% хураах хэсэг нь л одоо тэр эцэст нь бүрдгүйгүй юу гэдгээс л хамаарат байгаа болохоос ш. Амьд таслах ч гэсэн ижлэх юм байна шүү дээ. За буруу хурцлын суурин 4-өөс өгч. За буруу хурцл дотор одоо ингээд 4 байдаг бахна гэж. Одоо суурин тийм ээ. За гадаад суурь. За гадаад суурин дотор 4 байна гэж тийм ээ. Одоо зорчигдохуун бус. За гадаад суурин дотор зорчигдохуун бус, гишүүн бус, орон бус, цаг бус гэдэг ингээд. За 4 гадаад суурь байна гэж. За зорчигдохуун бус нь ээж тэргүүтэн болон эхийн сагсан эр эм тэргүүтээ бүгд тэгээд манин эмэгтэй хорог болно гэж. За зорчигдохуун бус гэдэг нь одоо өөрийн төрсэн ээж. Эсвэл одоо өөрийн төрсэн ээжийн одоо өсгөж хүмүүжүүлж байгаа тэр эрэгтэй эмэгтэй ямар ч хүн байж болно гэж. Мөн одоо манин хүн. Эсвэл одоо эрэгтэй хүн бол одоо зорчигдохуун бус нь эмэгтэй ховрог. Эмэгтэй хүн бол зорчигдохуун бус нь эрэгтэй ховрог. За эдгээр бол одоо зорчигдохуун бус суурь юм а гэж. За гишүүн бус суурь нь бол умаан үүдээс ингээд ам тэргүүтэн болно гэж тийм. За гишүүн бус нь бол одоо за умаан үүдээс бусад зүйлүүд нь бол бүгдээрээ гишүүн бус болно гэж тийм. Гишүүн бус суурь болох юм а гэж. За орон бус нь багш мэт нугуудын ойр орчин болон соврогтой орон тэргүүтэн болно гэж. За орон бус гэдэг бол одоо өөрийн одоо номын багшийн хажууд дэргэд мөн одоо соврог одоо сүм хэд бурхан сүм хэдийн дэргэд тийм ээ. За энд одоо ингэж одоо хорцох нь орон бусын суурь юм а гэж. За цаг бус нь жирэмсэн болон нэг өдрийн сахилд оршиж буй тэргүүтэн болно гэж. За цаг бус нь бол одоо эмэгтэй хүнийг одоо жирэмсэн одоо гидсэн ингээд одоо жирэмслээ том болцсон. За нэг өдрийн сахилд оршиж буй. За энэ жирэмсэн гэж юм л тийм ээ. За нэг өдрийн сахилд буй одоо нэг өдрийн одоо тийм сахил сахиж байгаа тийм үед одоо хорцох нь одоо цаг бусын суурь юм а гэж. За ингээд одоо гадаад суурьнд одоо ингээд 4 ангилчиж штэ одоо буруу хорцолт тийм ээ. За дотоод суурьнд одоо хуран мэдэл түрүүн ашиг тийм ээ сэдэл нясанас гэдэг. За хуран мэдэл нь бол хурангугаас удагт асангааны зохиос хурангуй гэдэг утгараас номноос частрээс тэрэнд түүнд хуран мэдэх хэмээн эндүргүй байх хэрэгтэй зарлигдсан ба. За удагтнага удагт асангааны хурангуй гэдэг сүтэр дотор бол одоо тэр зохиол дотор бол одоо хуран мэдэл эндүрлгүй байх хэрэгтэй гэж зарлигдсан байдаг гэж. Гэхдээ винагаас ариун бусын ялагдалт хуран мэдэл эндүрсэн эндүргүйг ижил зарлигдсан. Харин бурхан машин атсан винан судар дотор бол одоо хорцолд бол одоо яах нь эндүрсэн эндүргүйг ялгаа байхгүй гэж зарлигдсан байдаг гэж. За сангийн тайлбараас өөрийн гэсэн хуран мэдлэр бусдын эхнэрийн дээр одвол үйл юмөр болохгүй бөгөөд өөр нэгний эхнэр түүнээс өөр хүний эхнэрт хуран мэдээд ороход болох эс болох хоёр аспыг номлосон баг гэж. За сангийн тайлбар гэдэг. За Васубандугийн одоо сангийн тайлбар гэдэг номон дотор өөрийн гэсэн хуран мэдлэр ямар нэгэн одоо бусдын эхнэрийг өөрийн гэж одоо хуран мэдэж андуураад одоо хорцлын үйл хийх юм бол тэр нь бол одоо энэ одоо хуран мэдлийн суурь бүрдэхгүй байна гэж тийм. Өөр нэгний эхнэрт түүнээс өөр хүний эхнэрт хуран мэдээд ороход болох эс болох хоёр аспект. Өөрийнхөө эхнэрийг одоо өөр хүн эхнэр гэж андуураад бас хорцох нь өөрөө бас хуран мэдлийн суурь нь одоо бүрдчихэж байгаа маа гэж хэлж байна тийм ээ. За энэ сангийн тайлбар дотор тэгж ялцсан байдаг. За Нисоноос нь 3 хорийн алинж болно гэж. За сэтэл ариун бус явдлаар зорчихыг хүсэн. За сэтэл гэдэг нь бол одоо нэг усанд ариун бус явдлаар зорчихыг хүсэх гэж тийм.
За нэг усандаа одоо ингээд нөгөө гадаад суурь бусан зорчигдхон бус, гишүүн бус, орон бус, цаг бусын тийм тохиолдолд хуран мэдлийн тийм үйлээр одоо энэ хурцлыг хийх хүсэл ингээд төрж байгаа сэтэл юм аа. За үйлдэл нь түүний тулд хичээх. Эцэс нь хоёрыг учруулах нь болоо гэж. За өрнөл нь бол одоо ингээд одоо хурцл хийгээд хичээх. За эцэст нь бол одоо хоёр эрэгтэн хоорондоо одоо нийлэхийг хэлж байна л тийм. За энэ бол одоо эцэс нь юм аа гэж. За энэ бол одоо ингээд юу болж байна гэхээр буруу хурцлын одоо нүгэл ингэж харагдаж ийм одоо бэлтгэл суурь. За өрнөл үйлдэл одоо эцэс төгсгөл гэсэн ийм гурван одоо үйл явцаар үлдэгдэнэ гэж тийм ээ. За хотлон өгүүлэхийн суурьд хоёр гэж. За хотлон өгүүлэхийн гадаад суурь. За одоо хотлон өгүүлэхийн суурь нь үдсэн сонссонгоо тодорхойлон ялгаж тийм мэдэх дүр бөгөөд түүнээс бутсан дүр болно гэж. За үдсэн сонссонгоо тодорхойлон ялгаж тийм мэдэх дүр бөгөөд. За тийм мэдэл гэдэг нь одоо юу шүү дээ тийм ээ. Одоо үнэн өөрийнхөө одоо үдсэн сонссон үнэн зүйлээ худал гэж бодоод худлаа үнэн гэж бодоод үннээ үнэн гэж бодоод тэгээ хотлыг худал гэж бодоод за тэгэж ингэж өгүүлэх одоо дөрвөн хуран мэдэл ахна шүү дээ тийм ээ. За ойлгохтхон орн чанад бэр утгыг ойлгох болоо гэж. За ойлгохтхон орн бол одоо чандын хүнд ярих хэрэгтэй байна шүү дээ. Өөртөө худал ярина гэдэг яг суурь нь бол бүртгэхгүй байна л тийм ээ. За санаанд 3-аас хорон мэдэл нь харсанг хараагүйд хуран мэдэх тэргүүтэн болоо гэж. За тэгээд Нисанаас нь 3 буй. За мөн одоо шонол ормох өөр. Сэтэл нь хуран мэдлийг өөрчлөн өгүүлэхийг хүсэх гэж. Тэгээд сэтэл нь бол одоо хуран мэдснийхээ дагуу одоо өөрөө бол одоо тэрийг ярьж байгаа зүйлээ яг одоо би нэг зүйлийг үннийг үнэн гэж мэдж байгаа ч гэсэн тэрийг яах нь өөрчлөөд ярьчих гэсэн тийм одоо бодлоор өөрчлөөд ярьчих гэсэн тэр бодол нь сэтэл нь ахна гэж. За үйл нь өгүүлэх эсвэл юу ч өгүүлэлгүй хүлэн авах эсвэл биеэ өөрчлөн тэмдэг үзүүлэх болоо гэж. Тэгэхээр өгүүлэх гэдэг бол одоо худал хэлхийн үйлдэл нь бол заавал хэлээр үлддэг зүйл биш ээ гэж тийм ээ. Өөрөө хэлээр өгүүлж болно. Эсвэл одоо өгүүлэхгүйгээр тэрийг хүлэн авах тийм ээ. Нэг тийм үү. Одоо тийм биздэ гэдэг тэнгуут нэг дуурахгүй тийм ээ. Тэгсэн мөртлөө нэг тийм өнгө айсны хүлээж аваад байгаа юм шиг тийм байх юм бол. За тэр нь одоо тийм биздэ гэж асууж байгаа нь худлаа зүйлийг тэгээ хүлээгээд авчих юм бол тэр худлааг одоо дэмжсэн буюу худал өгүүлсэн тийм болно гэж. За биеэ өөрчлөн тэмдэг үзүүлэх. За хэлээр хэлэхгүй ч гэсэн биеэрээ тэр худал хэлж байгаагаа хэн нэгний худал хэлж байгааг тиймгэх өөрөө эсвэл өөрөө худал хэлж байгааг одоо биеийн хөдөлгөөнөөр одоо бусдад одоо ойлгуулах гэж тийм. За тэр нь ч өөрийн бусдын ямар ч хэргийн тухайд өгүүлсэн адил болохыг альцсан. Тэр нь одоо ч өөрийнхөө тусдч бай, бусдын тусдч бай. Одоо яаж ч энийг ч тусдаж өгүүлсэн угаасаа худал хийсэн болно гэж. За энд ходол хов ширүүн угуурыг захиалснарч тэр горт болохыг гэсэн ба. За энэ гурвыг бол одоо бид нар хэн нэгнээр захиалуулж хийлгэж болно гэж тийм. Сангийн тайлбарт бол одоо хэлний дөрвөн нүглийг дөрвөлнг нь мөн одоо ингэж захиалж хийлгэж бас болно гэж сангийн тайлбарт альцсан байна гэж. За бинагаас ч тэдгээрийн эцсийн гунал үүсгэхэд өөрөө өгүүлсэн байх хэрэгтэй альцсан гэж. За эцэс нь чанад бэр ойлгох болоо гэж. Эцэст нь бол одоо чандын тэр одоо бодгол тэр худал өгүүлж байгааг чинь одоо нэгсэнд ойлгох юм бол гэж тийм.
Ойлгоогүй бол дэмий чалцсан төдий болох. Чамдын хүн чинь тэр чиний хэлээд байгааг ойлгохгүй байх юм бол чи одоо дэмий чалцсан үйл хураална хураана гэж. Тэ хотлоос үйл биш. Одоо чалцсан үйл хураах юм гэж. За дэмий чалцсан төдий болохыг сангийн тайлбараас номосон гэж. Тэр нь хов болон ширүүн үгэнд ч ижил гэж. Тэр нь одоо хов хэлэх ширүүн үг хэлэхэд ижил юм а гэж. Чи хов хэлэхэд цаад чиний хов хэлж байгааг цаад хүн чинь ойлгохгүй бол энэ өсөндөө дэмий чалчиж байгаа бол гарах нь гэж. Чи ширүүн үг хэлэхэд цаа хүн чинь тэр ширүүн үг чинь ширүүн үг гэж ойлгохгүй бол за тэгээд бас дэмий чалцсан үйл хурах нь гэж. За ховын суурь нь эвтэй болон эвгүй амьтад болно гэж. Эв үгүй амьтад болно гэж. За ховын суурь нь бол одоо эвтэй ч эвтэй амьтаж байсан бол эвгүй хоорондоо эв нэгдэлгүй амьтадч байсан болно гэж. Ямар ч хэсэн ингээд олон байдгалууд байх хэрэгтэй байна шүү. Таад гадаад суурь нь бол. За санаанд гороос хуран мэдэл бол нясаанаас нь өмнөх мэтэ гэж. За сэтэл нь эвтэй амьтанг эвдэхийг хүсэх болон эв үгүйг үл эвсхийг хүсэх болоо гэж. За сэтэл нь бол одоо эв найртай байгаа хүмүүсийг хооронд нь эв найрын одоо эвдэх эсвэл одоо эв найргүй байгаа хүмүүсийг хизээч одоо хооронд нь эв найрамдалтай болохгүй байхыг хүсэх тийм сэтлэр. За энэ бол одоо энэ сэтэл нь бол хотлог үлхийн одоо хов зөөхийн сэтэл юм а гэж. За үйлдэл нь бол үнэн болон худал алин болох үгээр яруу бус алин болох өгүүлэх түүнийг өгүүлэх бөгөөд хэрэг нь өөрийн болон бусдын аль нэгийн тулд өгүүлэх юм а гэж. За тэгэхээр хов зөөхийг одоо үнэн үгээрч хов зөөж болно, худал үгээрч хов зөөж болно гэдэг. Тэр хов зөөж байгаа үгээ яруу сайхан хүний чихэн сонсголонтой үгээрч хэлж болно, яруу бус муухай үгээрч хэлж болно гэж. Чи тэгээд тэрийг бусдын тусад хэлж болно, өөрийн тусдад хэлж болно гэж. Яаж ч хэлсэн байгаас л тэр чинь хов болно гэж. За эцэн салгах үг үгээс нь ойлгох болно. Эцэн нь бол одоо чиний тэр хов хэлж байгаа цаад хүн ч ойлгох юм бол за эцэн бүрдэх юм а гэж. За ширэн үгэн суурь нь бүхнээс нэрвэх сэтгэл төрөхсөөр басан амтан гэж. За ширэн үг гэдэг нь одоо хэн нэгэн л ширэн үг хэлэхэд гадаад суурь нь хэн байх ёстой вөхөр бүхнээс нэрвэх сэтгэл төрөхсөөр басан амтан гэж. За ямар нэг амтан байх ёстой, өөрөөс чинь тустай амтан байх ёстой. За санаанд хуран мэдэл бол нясаанаас нь өмнөх мэт гэж. За хуран мэдэл нясаанаас хоёр нь л өмнөхтэй ижлээ гэж нэм. За сэтэл нь ширүүн үгээр өгүүлэхийг хүсэх болоо гэж. За сэтэл нь бол одоо тэр ширүүн үгээр одоо бусад руу үг хэлэхийг хүсэх. За үйлдэл нь үнэн худал алин болохоор язгуур эсвэл бие эсвэл сахил эсвэл явдал суртахуун нэг гимээс нь төөрөн яруу бусыг өгүүлэх. За тэгээ ширүүн үгийг одоо яг үйлдэл нь бол одоо чи үнэн ч худлаа хэлсэн чи хамаагүй гэж. Бусдыг одоо язгуур ухсаар нь бие галбираар нь одоо юу хэмдэ сахил ёс суртахуунаар нь ч юм тийм ээ. Альж талаас нь чи хэн нэг одоо муухай ширүүн үгээр дайрч тавьшилж за ингэж хэлэх юм бол одоо үйлдэл нь бүрдэх юм а гэж. За эцэс нь алинд өгүүлсэн орон тэрээр утгыг нь ойлгох болоо гэж. За хэн рүү хэлсэн тэр орон чинь тэр утгыг ойлгох юм бол за тэгээд эцэс нь бүрдэж байгаа маа гэж. За чалчгаан суурь нь хэрэг тусгүй байхын утга болно гэж. За чалчгаан суурь гэдэг бол одоо хэрэг тусгүй ямар ч одоо хэрэггүй тусгүй байгаа. Тийм одоо нөхцөлийг за тийм нөхцөл гэж тий гадаад суурь. Одоо санаанд бол 3 хүчтэй. За хуран мэдэл тэрийг тэрэнд хуран мэдэх хэмээх төдийгөөс өөр айлдаагүйч. Ер нь бол одоо хуран одоо чалчхын хуран мэдлэг одоо ийм тийм гэж тодорхой айлтсан зүйл байгаагүйч өгүүлэхийг хүссэн тэр утгаа түүнд хуран мэдэд өгүүлэх ба учир нь үүнд ойлгох орон хэрэггүй гэж. Тэгэхээр дэмий чалчих гэдэг заавал хэн нэгэнд одоо ойлгуулах гэсэн тийм зүйл заавал шаардлагагүй маа гэж дүн. Заавал энийг энэ гэж хуран мэдэд өгүүлэхч одоо шаардлага бас байхгүй гэж дүн. За нясаанаас нь 3 харин аль нэг нь болно гэж. Сэтэл нь холбоогүй юу үлдсэн нь өгүүлэхийг хүсэх болоо гэж. За сэтэл нь бол дэмий чалчна гэдэг бол аль ингээд нэг ямар ч оёлтой холбоогүй ингээд хийдэмий одоо үг шидлээд ингээд байж ахыг. За үйлдэл нь чалчин өгүүлэхээ төөр авч юу гэж. За үйлдэл нь бол ингээд чалчаа үгээ ингээд хэлж байгаа.
эцэст нь жалчхыг үүснэ болоо гэж. За өгүүлж дуусах юм бол эцэст нь бүрднэ гэж хэлж байна тийм ээ. За хомгоо сэтгэлийн суурь. За ингээд бие хэлний 7 нүгэл ингээд явчлаа тийм ээ. Биений 3, сэтгэлийн хэлний 4. За одоо сэтгэлийн 3. За хомгоо сэтгэлийн суурь нь бусдын эд болон хэрэгсэл гэж. За хомгоо сэтгэлд бол одоо ингээд одоо шунаг сэтгэл хэлээд байгаа шүү дээ. Бусдын одоо сайн сайхныг хараад бусадад байгаа сайн сайхан зүйлийг хараад тэрэнд нь одоо омхорох, өөрийн болгох тийм хүсэл одоо шунаг сэтгэлд автахыг хэлж байгаа хомгоо сэтгэл. За тэрний гадаад суурь нь бол бусдын эд болон хэрэгсэл. За энэ бол гадаад суурь юм аа. За санаан дотор одоо хуран мэдлэн тэр суурийг түүнд хуран мэдсэн гэж. За нисоноос нь 3 хуран альныг болоо гэж. Сэтэл нь өөрийн болгохыг хүсэх гэж тийм ээ. Сэтэл нь бол тэрийг харчаад тэрэнд ингээ шунаад одоо нэг сэтгэлэн дээр нь торгодоод өөрийн болохыг ингээ хүсэж байгаа. За тийм сэтэл. За үйлдэл нь бодсон хэрэг түүндээ хичин үйлдэж өгөө гэж. За эцэст нь тэр эд тэргүүт нь миний болчихоос хэмэх болоо. Өөрийн болгохыг хүсэх тийм ээ. Сэтэл нь одоо сэтэл төгсгөл хоёр нь өөр байна шүү. Жаахан ялгаатай байна. Сэтэл нь бол ингээд өөрийн болгохыг ингээ хүсэж байгаа. Үйлдэл нь бол одоо бодсон хэрэг түүндээ хичин үйлдэж үү. Тэг үйлдэл нь бол одоо ингээд тэрийг өөрийн болгохыг хүсчээд тэгчээд ингээд олон янзаар ингээд бодох нь шүү дээ тийм ээ. Олон янзаар бодох тийм ээ. Ингээд тэрийг одоо авж байгаагаар ч юм уу эсвэл өөрийн болж байгаагаар ч юм уу ингээд янз янзаар бодохыг хэлээд байгаа үйлдэл. За эцэст нь бол одоо тэр эд тэргүүт нь минийх болчихосоо. За тэгээ эцэст нь бол одоо эхлээд одоо болгох тийм хүсэл байсан бол сүүлд нь одоо бараа гэж болчихоосоо бүр гэсэн нэг тийм шийдэмгийн маягийн юм гарч ирж байна шүү дээ тийм ээ. За хорлох сэтгэлийн суурь болон хуран мэдл хийгээд нисаноос нь ширэн мөг ямарчлан болно. За хорлох сэтгэлийн суурь хуран мэдл нисаноос нь бол ширэн мөгийн одоо ширэн мөгтэй ижлэхэн гэж тийм ээ. За сэтлэн зохих тэргүүтэн хөсөв буюу хөнөөх болон хүлэг хийгээд бусад хизээ нэг эд эдл нь хар аяараа хорогдвол болохгүй байх билээ гэмэх тэргүүтэн болоо гэж. За хорлох сэтгэлийн одоо сэтэл нь бол одоо бусдыг зохихыг хүсэх, бусдыг одоо ямар нэгэн байдлаар хөнөөх, одоо хүчрхийлэх, хорлохыг хүсэх тийм ээ. Эсвэл одоо хэн нэгний одоо ингээд эд хөрөнгө, эрүүл мэнд тийм ээ. Тэр бүхэн ингээд хорогдож одоо бүхэндээ муудахт надаа ийм одоо болчоосаа билээч гэдэг юм тийм ээ. Болчвол гоё даач гэдэг юм. Ингэж бодох нь өөрөө сэтэл юм аа гэж хэлж байна. За үйлдэл нь санаа түүндээ үйлдэл үлдсэн болоо гэж. Санаа түүндээ бол одоо ингээд бусдыг одоо зохих юмсан гэсэн бодол төрчөө тэр зохихоо ингээд ургуулan бодоод тийм ээ. Бусад хүмүүс одоо эд хөрөнгө нь хорогдоод ингээд тэгээсэ гэж бодчиход тэр бодлоо бүр ингээд одоо ингээд өөртөө ингээд төсөөлөд бодоод ингээд ахыг үйлдэл гэж шүү дээ. Эцэст нь бол зохих тэргүүтэн үйлдэхээ шийдэх гэж тийм ээ. За буруу үзлийн суурь. За байгаа утга болоо гэж. За буруу үзлийн суурь бол одоо байгаа зүйлийг байхгүй гэж одоо үзэж байгаа үзэн шүү дээ. Тэгэхээр буруу үзлийн суурь нь гадаад суурь нь бол байгаа утга юм аа гэж. За санаанд одоо санаа буюу дотоод суурьнд бол за хуран мэдл нь бол гүжирдлэгийн утгыг үнэнд хуран мэдсэн болоо гэж. За гүжирдлэгийн утгыг үнэнд хуран мэдсэн болоо гэж тийм ээ. За гүжирдлийн гэдэг нь ямар нэгэн байгаа зүйлийг байхгүй мөн зүйлийг биш гэж бодцоод тэрийг үнэн гэж одоо хуран мэдээд байгаа нь хуран мэдл юм а гэж. За нисоноос нь 3 айлны гэж. За 3 хуран тийм шунал уумах 3 айлныг юм а гэж. За сэтэл нь бол гүжирдхийг хүссэн гэж. За байгааг байхгүй бишийг мөн гэж одоо ингэж үзхийг одоо хүсэж байгаа нь сэтэл юм а гэж. Үйлдэл нь сансан түндэ үйлдэлээ төрөвсөн гэж. За үйлдэл нь бол ингээд яг тэр сансан шигээ тэр үйлдэлээ төрөвхийг тэр байгаагаа байхгүй гэж бодож эхлэх. Бишийг мөн гэж одоо бодож за ингэж төөрөж эхлэх нь үйлдэл юм а гэж. За энэ үйлдэл дотор дөрв байна гэж тийм үү. За юу гэхээр ямар дөрв байна? Шалтгаанд гүжирдэх, үрд гүжирдэх,
хөрөнгө суулгах болон барих үйлдэлд гүйжирдэх, эрэх явах үйлдэлд гүйжирдэх гэдэг дөрвөн янзын гүйжирдлэг байна гэж байна. За шалтгаанд гүйжирдэх гэдэг нь сайн үйл муу үйл тэргүүт нь байхгүй юм их болоо. За шалтгаанд гүйжирдэх гэдэг нь сайн үйл муу үйл буян нүгэл гэж байхгүй гэж. За ингэж одоо бодох юм тийм ээ. За энэ бол одоо шалтгаанд гүйжирдэх. Сайн үйл гэдэг бол одоо сайн үеийн үрийг бий болгоно. Муу үйл гэдэг бол муу үрийг бий болгох. Тэгэхээр одоо сайн үрийг бий болгоход сайн үйл гэж байхгүй ч гэдэг юм. Муу үрийг бий болгодог муу үйл гэж байхгүй гэж. Ингэж шалтгаанд гүйжирдэх. За үрд гүйжирдэх гэдэг нь тэр хоёрын тийм боловсрал нь байхгүй. Тэгэхээр тэр сайн үеийн тийм боловсрал буюу сайн үйл хийгээд сайхан амьдрах гэж байхгүй ч. Муу үйл хийгээд муу амьдрах гэж байхгүй ч. За ингэж тийм боловсралд нь ингэж гүйжирдэх нь үрд гүйжирдэх гэж байгаа юм л. Энэ үрд гүйжирдсэн буруу үзэл байна тийм ээ. За ингэж шалтгаан үрд гүйжирдэх юм хоёр янзын гүйжирдэл байна гэж. За үйлдэлд гүйжирдэх гэдэг дотор 3 байна гэж тийм ээ. За энэ одоо хөрөнгө суулгах болон барих үйлдэл гүйжирдэх нь хөрөнгийг эцэг суулгах бөгөөд их барих нь үгүй хэмэх болоо гэж. За нэгсэнд одоо ингээд одоо нэг тийм яриад байгаа шүү дээ тийм ээ. Намайг бол одоо эзэн бүтээж өгсөн гэл тийм ээ. Аав ээж бол одоо баг намайг бүтээг өгч гэдэг юм уу. За энэ дээр бол одоо энэ буруу үзэл явах нь шүү дээ. Хөрөнгийг эцэг суулгаад. Нэг өсөндөө эцэг их хоёрын тэр одоо улаан цагаан тусал нийлж иж чамайг одоо энэ бодгалыг ямар нэг амьтыг төрүүлсэн гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх байх тийм. За эрэх явах үйлдэл гүйжирдэх гэж. За өмнөх ертөнцөөс энд ирэх болон эндээс хойдод явах үгүй хэмэх болоо гэж. Тэгэхээр энэ эрэх явах үйлдэл гүйжирдэх гэдэг нь одоо урд хойд төрлийг байхгүй гэж бодох нь өөрөө за нэг буруу үзлийн нэг юм а гэж. Урд төрлөөс энэ төрөл дээр энэ төрлөөс хойд төрөл рүү явах байхгүй гэж үзэх нь эрэх явах үйлдэл гүйжирдэх гэж хэлж байгаа. За төрөх үйлдэл гүйжирдэх гэдэг нь амьтан хувлан төрөх зурд байхгүй хэмэх болоо гэж. За амьтад гэдэг бол одоо чигнээс төрдөг, умаагаас төрдөг, өндөгнөөс төрдөг бол байж та биднээс нүдэнд харагдаад байна. Гэхдээ амьтан бол ингээд хувилж төрдөг амьтан. Амьтан бас үхээд ингээд за хувилж төрдөг амьтан тэр зуурдын төрлийн тэр байхгүй гэж за үзэх нь төрөх үйлдэлд гүйжирлэг бахна гэж. За байгаа бодит гүйжирдэх гэдэг нь дайсны дараагч тэргүүтэн байхгүй хэмэх болооч. За байгаа бодит зүйлд гүйжирдэх гэдэг нь одоо тэр оюун санааны одоо гэгэрэл энэ төрд хүрнэ гэж одоо байхгүй гэж одоо ингэж үзэх нь бол буруу үзэл юм а гэж. За эцэс нь гүйжирлэг тайлбах нь магадтай болсон буюу эцэс нь бол одоо яг ингээд одоо гүйжирдэл тайлбах нь магадтай болсон буюу нэгсэндээ яг өөрийн сэтгэлд тэр гүйжирд одоо буруу үзэл нь ингээд суухыг хэлж байна тийм. За тэдгээрээ сэтгэлдээ сэтгэхгүй нь үйл мөнж үүлийн зам биш юм а гэж. Тэгэхээр ингээд одоо үүлийн зам гэж бас үүлийн зам ч гэж хэлж болно, үүлийн мөрч гэж хэлж болох юм тийм. Тэгэхээр үүлийн мөр хоёрт ялгаа авах нь шүү дээ тийм. Үйл гэдэг бол ингээд за үйл гэдэг бол ингээд болоод байгаа шиг алдаад байгаа. Ихэнх талдаа хэрэгдэг өгтөл юм шиг. За үйл гэдэг бол ингээд сэтгэлд одоо үлдэгдээд байгаа тэрийг үйл гэж хэлэх нь. Үүлийн мөр гэдэг бол бие хэлээр үлдэгдээд байгаа үүлийн мөр гэж хэлээд байгаа юм шүү дээ. Ялгаа нь бол тийм байх юм л. Тэгэхээр бие хэлний үүлийн мөр гэдэг бие хэлээр одоо үүлийн мөр боловч тэр нугасаа сэтгэлд үйл нь бий болж байгаа учраас одоо бие хэлний үйлийг хураахад үйл хураана гэж хэлэх юм шүү дээ тийм ээ. За бие хэлний 7 үйл нь үйлч мөний дээр сэтгэхүйн орох суурч мөн учир үүлийн мөрч мөн болно гэж. Тэгэхээр бие хэлний үйл нь одоо үйлч болно. Сэтгэхүйн орох суурч болно. Биднээс дотоод сэтгэлээр ямар нэгэн зүйлийг сэтгэж бодоод бие хэлээрээ ингээд гаргаад тусал болгоод гаргаж ирж байгаа учраас тэр маань биднээс одоо дотоод сэтгэлийн нэг өсөндө гадагшаа тэр дотоод сэтгэлдээ сэтгсэн одоо бодлоо
одоо бие хэлээрээ биежүүлж гаргаж байгаа тэр зам мөр шиг зүйл нь бие миний одоо бие хэлний үйл учраас энэ бие хэлний үйл мөр гэж хэлээд байна гэж. За хомхоо сэтгэл төргөтэй 3 нь үйл мөр болохоос үйл биш юм аа. За 2 хүн хөнгөний ялгаа гэж байна тийм ээ. Хүн хөнгөний ялгаа. За хүн хөнгөний ялгаа дотор 2 гэж байна. За үйл 10 мөрийн хүнд хөнгөн болон дашрамд хүчтэй үеийн үүдийг хураан үзүүлэх болоо гэж. За үйл 10 мөрийн хүнд хөнгөн. За үйл 10 мөрийн гэдэг нь одоо 10 цагаан буюу 10 20 үлийн одоо хүнд хөнгөний ялгаа. За дашрамд хүчтэй үеийн үүдийг хураан үзүүлэх болоо гэж. За анхнаа нь газрын бодит суурьас хүндрэх 6 ёсыг айлтсан гэж. За газрын бодит суурь гэдэг одоо тасангагийн айлтсан одоо зохиол төөрөл яхана. За тэр төөрөл дотор л одоо үйл хүндрэх 6 ёс байна гэж айлтсан байна гэж. За элтэд хураан үлддэг. За эхнийх нь элтэд хураан үлддэг гэдэг нь 3 хор эсвэл тэр 3 үгэн хүчтэйгээр үйлийг өдөөн сэтгэх болоо гэж. За нэг өсөнд үйл одоо хүндрэх шалтгаанууд нь бол одоо нэг бол 3 хорын хүчтэй 3 хороор хийх. Эсвэл 3 хорын сэтгэл байхгүйгээр хийх нь. 3 хорын сэтгэл хүчтэйгээр хийнэ гэдэг нь нүглийн үйл хүндрэхийн шалтгаан болдог байна. 3 хорын сэтгэл байхгүйгээр хийх нь буйны үлийн хүчтэй. Буйны үйл хүчтэй болох шалтгаан болдог байна гэж хэлж байна тийм ээ. За дадсан. За хоёр дахь нь бол дадал. За буйны нүглийн 2 үйлийг өн эртнээс олон удаа бухимд шүтэн дадан үлдсэн болоо гэж. Хоёр дахь нь одоо ямар үйл хүчтэй болдгийг гэхээр дадсан үйл хүчтэй байт юм а гэж тийм ээ. Дадлагдсан үйл маш хүчтэй байдаг гэж. Тэгэхээр нөгөө нэг ганц хоёрхан удаа хийсэн үйл биш. Өдөр болгон хийж идэг үйл гэдэг бол асар хүчтэй байт юм а гэж хэлж байна тийм ээ. За өдөр болгон хийдэг буян хүчтэй байх нь өдөр болгон хийдэг нүгэл маш хүнд байдаг байна гэж. За мөн чанар нь бие хэлний 7-гийн хойдохоос өмнөх нь хүнд бөгөөд сэтгэлийн 3 нь өмнөхөөс хойдох нь хүндээ гэж тийм. Тэгэхээр бие хэлний 7 нүглээс одоо хойдох нь хүнд юм аа гэж. За хойдохоос нь бие хэлний 7-гийн хойдохоос өмнөх нь хүнд гэж байна шүү дээ. Бие хэлний 7-оос одоо дээр гаргасан бие хэлний 7 нүглээс одоо хойдохоос өмнөх нь хүнд болт юм а гэж. За сэтгэлийн 3 нь бол одоо өмнөхөөс хойдох нь хүнд болт юм а гэж. За мөн чанарын үднэс гэж тийм. За суурь нь бол бурхан ном хуурах багш мэт нугуудад тус хорыг үлддэг нь болно гэж. За суурийн үднэс хүндэрнэ гэдэг нь одоо 3 эрд нь өөрийн багш эцэг их төр үүдэн чөтөж хураасан. За ийм суурьнд чөтөж хураасан хилэнц буян бол одоо суурийн үднэс одоо хүнд хөнгөн ялгарна гэж. За үл зохиолдохын нэг талд магадalсан. За хэдий хүртэл амьдртлаа нүглийн үлийг магад ганц хэрэгжүүлэн суухын дээр нэг ч буян эс үлддэг нь болоо гэж. За энэ бол одоо үл зохиолдохын нэг талд магадalсан буюу яг л ингээд шийдсэн бүр ингээд нэг талдаа гарцсан тийм буян нүглийн нэг талдаа гарцсан. Тэр бол одоо маш хүнд болно гэж байна тийм. Яг энэ амьдралдаа ерөөсө буйны тэм үйл ерөөсө бараг хийж байгаагүй тийм ээ. Нэг ч буйны үйл хийж байгаагүй. Ихэнхдээ гэж ерөнхийдөө нүглийн үйл ингээл хийгээд яваад байдаг. За тэр бол ингээд нэг талдаа гарцсан. Буюу нүглийн талдаа гарцсан. Тийм байгаа учраас энэ бол одоо нүгэл хүндрэх эсвэл буян хүчтэй болохын одоо 6 дахь шалтгаан юм а гэж хэлж байна. Тэрэн шиг одоо энэ насанда одоо нүгэл хилэнц ер нь хийгээгүй одоо товт одоо буйны одоо үйлд одоо өөрийгөө ижилдүүлэн дасаж тийм ээ ижилдэж тэгж явсан байх юм бол тэр бол одоо ингээд буйн нүглээс буйны нэг талдаа гарцсан гэдэг үднээс тэр буйны хүчтэй юм а гэж хэлж. За энэ 5 дахь нь юм байна. За үл зохиолдох талыг арилгадаг нь буюу нүглийн талыг төвчин шунал руугаа хаагдсан буйны үйлийг судлах нь болоо гэж. За нүглийн талыг төвчин шунал руугаа хаагдсан буйны үйлийг судлах нь болоо. За үл зохиолдох талыг арилгадаг нь гэдэг нь за энэ бол одоо юу ахын л та суралцахыг хэлээд байна тийм ээ. Одоо судалж
одоо суралцах гэсээр илүү тухайн одоо юу зүйлийг судлахыг хэлж байна л да, тийм ээ. Нүглийн талыг төвчиж шунал руугаа хагацсан буйны үйлийг судлах. За энэ дээр судлах гэдэг нь одоо биднээс ямарваа нэгэн зүйлийг ингэж судал шинжилгэхийн судлах биш байна. Энэ бол одоо ингээд өөртөө хэрэгжүүлж эхлэхийг хэлж штэ судлах гэдэг. Энэ тэгэхээр нүглийн талыг тавьчин буюу одоо нүглийн үлийг одоо хийхийг одоо боомлж эхлээд шунал руугаа хагацсан буюу шунал урам хатан хамагдсан одоо муу сэтгэлээсээ ингээд хагацаа салаад буйны талын зүгээр өөрийгөө ингэж одоо сургаж өөрийнхөө сэтгэлийг тэрэнд ингэж сургаж тэрэнд ингэж өөрөө дадаж тэрийг одоо хэрэгжүүлж явж байгаа нь. За энэ бахна гэж. Та садангийн захиасч өргөлж болон элтэд хорогдсон ерөндөг үгүй эрдмий голсон төгөлдөр сүрээс гарсан бол буян нүгэл тийм тав нь хүнд ба түүнээс буйны явдалд хичээн бол тэмээжээ гэж. За энэ садангийн захиас буюу хотогт нагарж өнөө захиас нэг хаан дэлгэсэн загтал гэдэг ном байгаа шүү дээ. Тэрэн дотор юу гэж альцсан байна? Чухагдод 3 тэргүүтээ эрдэм төгөлдөр сүр болон за эцэг их тэргүүтээ тус хөргөгч суурийг 2 талхсанд 5 болоо гэж. Тэгэхээр энэ бурхан ном хувраг 3 гэдэг чухагдод 3. За энэ бол одоо эрдмийн орон юм аа гэж. Одоо эцэг их гэдэг бол өөрийн одоо ачлалтай орон юм аа гэж. Тэгэхээр эрдмийн орон ачлалтай эрдмийн 3 орон одоо ачлалтай 2 орон гэж байна тийм. За эдгээрт одоо шүтэж хураасан буян нүгэл гэдэг бол маш хүчтэй хүнд тийм буян нүгэл байдгаа гэж одоо хотогт нагарж байна садангийн захиас гэдэг хаан дэлгэсэн загтал ном дотор тэгэж альцсан байна гэж. За хоёрт ташрамд хүчтэй үеийн үүдийг хураан үзүүлэх гэж тийм ээ. За хүчтэй үеийн үүдийг хураан үзүүлэхэд орны үүднээс хүч их, шүтэний үүднээс хүч их, бодитын үүднээс хүч их, санааны үүднээс хүч их болох. За ийм одоо 4 янзын үүднээс үйл одоо хүчтэй болдог аа гэж бас тэгэж альцсан байна. Анхны нь бол одоо чухагдад 3 хийгээд багшээ гээд багш бөгөөд багштай ижил болон эцэг их төрүүтэн ба учир нь эдгээрт хүчтэй санаа бодлого багхан тус хор үлдсэн ч буян болон гим алдал нэх буй гэж. За өөрийн одоо чухагдад 3 одоо 3 эрдэнэ тийм ээ бурхан ном хувраг 3. За өөрийн багш. За өөрийн багштай энэ тэнцвэрч. Өөрийн багшид шүтэж болох үст тийм хүн. Эсвэл одоо өөрийн эцэг их тэргүүтээ эднэр бол одоо эдгээрт одоо яах нь санаа бодол одоо тус олъё гэсэн нэг хүчтэй бодол байхгүй, хор олъё гэсэн нэг хүчтэй бодол байхгүй ч гэсэн эдгээрт тус хөргсөн тус хөргөх хор өрөх нь бол гим алдал нь маш их байдаг гэж хэлж байна тийм ээ. За тэрэгч дурдлыг чухал агуулхуугаас чухагдад 3-ын багхан эдэгч эс өгсөн даваад буцаан өргөл бурхан болон номынх нь арилна гэж. За ер нь бол одоо за чухагдад 3 гэхээр одоо юу шүү дээ тийм ээ. Бурхан ном хувраг 3 гэдэг байна шүү дээ. Бурхан гэдэг бол одоо төгсгөө ирсэн бурхан. Ном гэдэг бол одоо энэ ертөнцөөс хэтээсэн дотоод сэтгэлийн эрдэм. Хувраг эрдэм гэдэг бол чухагдад 3-ын хувраг эрдэм, ерөнхий хувраг гэх хоёр чи ялгаатай шүү дээ тийм ээ. За 3 эрдний хувраг эрдэм гэдэг бол ертөнцөөс хэтээсэн тийм эрдэм эрхшээсэн бодгалыг хэлээд байгаа шүү дээ. Хоосон чанарыг илтэд онсон. За тийм бодгалыг бол ертөнцөөс хэтээсэн бодгал гэж хэлээд байгаа юм л да. Ахиж одоо ертөнцид энэ орчлон ертөнцид төрөх үйлийг одоо хурааха болцсон тийм ээ. За тийм бодгалыг одоо хувраг эрдэм гэж хэлээд байгаа юм л да. А зүгээр хувраг гэдэг бол одоо заавал хувраг эрдэм байх албагүй шүү дээ тийм ээ. Зүгээр хувраг дотор ч юм бол одоо мань мэт шиг юм эгэлжирийн хүмүүс зөндөл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чухагдад 3-ын дотор байгаа хувраг эрдэм ерөнхий зүгээр биднээс яриад байгаа хувраг гэдэг хоёр ч ялгаатай байх юм тийм. Тэгэхээр чухагдад 3 буюу 3 эрдэм. За өөрийн багш болоод багштай ижил төвшний тийм хүмүүс өөрийн эцэг их тэргүүтэн. За эдгээрт одоо хор тус өргөх нь их хэлэнц буянтай юм а гэж. За дурдлыг чухал агуулах гэдэг судраас бурхан багш айлцсан судраас чухагдад 3-ын багхан эдэгч эс өгсөн даваад буцаан өргөл бурхан болон номынх нь арилна гэж. Тэгэхээр чухагдад 3-ын одоо
өргсөн. Одоо жохогдод гуравт бурхан ном хуурга эрдэнэ гуравт одоо ямар нэгэн зүйл би ингээ өргөч юм ээ. Одоо тий өөрөө өргсөн ч бусад хүмүүс өргсөн ч хамаагүй. Тэр гуравт харьяалж байгаа эд өлгийг би ингээд хулгайлаад авчи. Өгөөгүй бахт нь авчи. За тэгэх юм бол тэрнээс үүдэд би нэг хэлэн зурах нь л. За хэлэн зурах ч гэсэн тэр өгсөн юм уу буцаагаад одоо өгөх юм бол бурхан ном хоёрын одоо эдийг хулгайлсан тэр нүгэл бол арилж болно гэж. Харин хуврагийнх арилахгүй маа гэж тийм. Мэдрэмж амс хүртэл үл арилахын дээр нягуур турсан эд бол их том бөгөөд өөр бол нэрвэлтгүн орчим их түнэр харанхуйд төрхийг зарлиглаж байгаа гэж. Тэгэхээр одоо тийм одоо хувраг эрдэнэ буюу ертөнцөөс хэтээцсэн тийм эрдмийг олсон хувраг эрдэнэ. За тэгээд ертөнцөөс хэтээцсэн одоо тийм гэгэрсэн тийм архтын утгийг олцсон тийм том дээдсүүд бол хувраг эрдэнэ дотор орчих нь. Тэрнтэй нэг дүүцхүүс юм байдаг. Дүүцнэ гэдэг нь одоо гэлэн сахилтай 4 хүн бол тэр нэг гэгэрсэн хүнтэй одоо тэр сахилын хүчээр дүүцнэ гэдэг байна шүү дээ. Тэр гэлэн гэдэг сахил одоо тийм хүчтэй сахил гэдэг юм л тийм. Гэлэн гэдэг тэр сахил нь өөрөө тэр гэлэн сахилтай 4 хүн байхад тэр 4 хүн бол нэг гэгэрсэн хүнийг төлөөлж чаддаг. Тэгэхээр нөгөөсөндөө нэг гэлэн сахилтай 4 хүн бүрдсэн тийм хуврагын аймгийн буюу тийм хоороо байгаа газрын тэр хоорогуудын одоо эдэлж хэрэгэд одоо хоорогод эд таваараас хулгайлах юм бол тэр нүгэл хэлэнсэн бол бүрэн дүн арилахгүй гэж хичнээн тэрийг одоо эд үлгэн буцаагаад өгсөн ч бай, намжилсан ч бай. Заавал одоо юуг намсдаг гэж тийм ээ. Үр дүнг намсдаг гэж. Тэр ялангуяа одоо тэр хуургуудын одоо эдэж уудаг хоол унд за энэ тэргүүтнээс одоо хулгайлах юм бол за их том болоод за томын хорон төрөх болоод өөр бол нэрвэлтгүн орчим их түнэ харанхуй төрхийг зарлиглаж байгаа гэж. Тэгэхээр энэ хуврагын одоо хоол ундыг одоо хуврагын зөвшөөрөлгүй тийм ээ. Одоо хамаа намайг ингэж эдэлж хэрэглэнэ гэдэг бол асар их хилэнцтэй юм а гэж хэлж байгаа юм л тийм. За босодон буян нүглийн маш их хүчтэй орон болохыг сүсгийн хүч үүсгэхэд орох материалын судраас гэж. За тэгээд одоо орны үүднээс буюу гадаад суурьны үүднээс одоо гадаад орны хүчнээс үүдэж одоо буян нүгэл хурах хүчтэй орн одоо хуран эрдэнэ нэцэг их одоо босодоо гарч байна. Босодоо бол буян нүглийн маш их хүчтэй орон болохыг сүсгийн хүч үүсгэхэд орох материалын судар гэдэг. Бурхан магшин альцсан судараас зарим нь уурлаад 10 цагийн хамаг амтын түнэр харанхуй шоронд оруулснаас илүү босодоо дуурлан араараа зүглэн суугаад энэ хэрцгээрөө харахгүй гэж хэлвэл ихэд тоошгүй хилэн зүсэх бөгөөд. За нэгэн босодоо одоо бурхан багш юутай жишээж альж ийм нэхэр нэг хүн уурлаад 10 цагийн хамаг амтныг түнэр харанхуй шоронд хийж хэмээн гямдан тэгээд. За энэ бол одоо асар их хилэн сурах нь гэж. За энэ хилэнцээс илүү юу нь хүнд вэ гэхээр нэг бодцтгэл төрсөн нэг том бодсодороо уурлаад нургаа харуулад энэ муу хэрцгий амтныг би харахгүй гэж за ингэж хэлэх юм бол тэр нь бол одоо өмнөх хилэнцээс ихэд тоошгүй хилэнц сурах бод маш их тоошгүй хүчтэй хилэн сурах бод ганган мөрний эсний чинээ сувраг өвдөх болон шатааснаас босодод уурлах болон хорлох сэтгэл үүсгэхэд яруу бусыг өгүүлвэл өмнөх мэт болохыг зарлигсан гэж. Тэгэхээр одоо ганган мөрний эсний татаа тэнцүү хувраг одоо суврагыг эвдээд тийм ээ. Ганган мөрний эсний татаа тэнцүү одоо ганган мөрний эсний чинээ сувраг эвдэх болон шатааснаас гэж. Тэгээ суврагаад эвдэх шатаах тэрнээс илүү одоо босодод нэг чихрийг нэг ширхэг нэг одоо бостгэл төрсөн хүн рүү хараад уурлах эсвэл тэрэнд хорлох сэтгэл төрүүлэх эсвэл тэрнийг одоо элдв янзаар харааж зүгэх энэ нь бол одоо асар хилэнцтэй юм а гэж. Яг тэгэхээр тэр босодоо бол одоо хамаг амтныг одоо нэг хариу харалгүйгээр болзолгүйгээр хайрлаж байгаа тийм асар хүчтэй сэтгэлтэй байх нь шүү дээ босодоо бол. Тэгээ тийм аваа гайхамшигтай сэтгэлийн хүчтэй бодгалыг одоо бодгал руу уурлах ч юм уу тийм тэрийг одоо элдв янзаар хараа зүгөх ч юм гэх юм бол асар хилэнцтэй юм а гэж.
За магад тэгээд магадгүй орхон моторлогын судар гэдэг судар дотор бурхан багш айлцсан судар дотор юу гэж айлцсан бэ нөхөр. За нүдийг нь ухсан 10 цагийн амьтныг асархан сэтгэлээр ахин нүдийг ургуулахыг гээд өмнөх амьтдыг шоронгоос гаргаад хурдан ирэх шиг чаан эсвэл эсрэнгийн амгаланд хүргэснээс илүү их хөлгөн зүсгэсэн босодод зүсгээр харах болон зүсгээр харахыг хүсэх бөгөөд түүний сайшаалыг өгвөл тоошгүй их буян үсгийг залгисан гэж. За энэ судар дотор бурхан багш юу гэж айлцсан бэхээр одоо нүдийг нь 10 цагийн хамаг амьтныг амтын ингээд нүдэн сохорцсон шоронд орцсон тийм амтнд байлаа гэхэд тэр хамаг амтны ингээд хараа оруулаад тэгээд тэр шоронгоос нь гаргаад тэгээд бүр ингээд бүтэн одоо нэг твийг захирсан одоо бүтэн дэлхийг захирсан тийм хурдан ирэх шач хааны тийм одоо зэрэгт хүргээд за ингэж одоо тэр тоочгүй 10 цагийн хамаг амтны ийм одоо ингэж яах юм бол асар их буян хараа шүү дээ гэж. А гэвч энэс илүү нэг буян байна гэж. Энэс илүү нэг буян юм гэхээр нэг тийм болсодоор сүсгийн нүдээр хараад тэр нь сүсэглэх эсвэл тэрийг одоо сүсгээр харахыг хүсэх хараагүй ч гэсэн тийм сүсгээр харахыг хүсэх. За түүнийг сайшаалыг өгвөл тэр болсодоогийн эрдмийг магтах юм бол тэр нь одоо өмнөх тэр буйнаас илүү их буйныг хураана гэж. За машид амьдралыг тийм магадлсан хөвлгөн судараас. За замбуудын хамаг амьтны амийг тасдах эсвэл эд бүгдийг нь булаахаас илүү адаглаад адгуусанд ганц атга 13 л өгөх босодын буйнд саад үлдвэл тоошгүй хилэн зүсхийг зарилгасан учраас энэ хэсэгт нэм болгоомжиж үлдээрэй гэж. Тэгэхээр одоо энэ замбуудын хамаг амьтны амийг хөнөөгөөд эд бүгдийг нь хулгаалаад тийм ээ. Ингэснээр одоо асар их хилэнцтэй шүү дээ гэвчиг энэс үл нэг хилэнц байна гэж. Тэрний юм гэхээр зүгээр нэг босодва хүн нэг атга чинээ нэг замбаа гурил бариад амьтанд өгөх жоохт нь тэр амьтанд өгч байгаа буйнд нь саад болох юм бол тэр нь хэмжээшгүй их өмнөхөөс илүү хилэнцтэй юм а гэж. За зарилсан учраас энэ хэсэгт тэгэхээр энэ босодвад шүтэж хураах энэ одоо энэ буйн нүгэл энэ төр дээр бол маш одоо хямнга байх хэрэгтэй, маш болгоомжлох хэрэгтэй гэж юм. За энэ бол одоо орны үүднээс хүчтэй. Хилэнц одоо биднээс хурааж байгаа хилэнц нүгэл орны үүднээс хүчтэй болох хэсэг нь одоо энэ орнуудаас харгалзана гэж тийм ээ 3 эрдэнэ эцэг их. За тэгээ багш за босодва. За энэ орнуудад чөтөж хураасан одоо хилэнц буян гэдэг бол асар хүчтэй хураагддаг маа гэж. Чиний тэр бодол сэтгэл нь чи одоо бодол сэтгэлдээ тусуулъя гэж нэх бодоогүй хор өргөж нэг бодоогүй зүгээр л нэг тус өргөч гэж зүгээр л нэг санаандгүй хор өргөч гэж асар их хилэнцтэй юм а гэж хэлж байна тийм. Орны үүднээс ийм хүчтэй байдаг гэж. Тэгэхээр одоо эцэг их чөтөж хураах хилэнц нүгэл буян тэр бол тийм хүчтэй байд юм а гэж хэлж байна л дээ. За орны үүднээс за хоёр дахь нь одоо шүтээний үүднээс одоо буян их болдог, нүгэл их болдог, хүчтэй болдог тийм ээ. За энэ хэсэг нь дараагийн хичээл дээр гарах юм шиг байна одоо цаг нэлээд оройтчлаа. За тэгээд өнөөдрийн хичээлийг нүрээд өндөрлөө. За тэгээд анхаарал тань сонсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд сайхан ерөөлөө тавиад тэгээд өнөөдрийн хичээлийг өндөрлөө.